За бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдэнд нэг орой минь төргий. Монголд байгаа хүмүүстээ ч өглөөний төргий. Өнөөдрийн уулзалтанд Tesla Traders-ийн бол багш орох байсан тэгээ одоо ажил гарчаад одоо амжаагүй. Тэгээд манай Tesla Traders-ийн багш оролцохоор ирсэн байгаа. Багш маань 9 сарын ихэр манай дээр урд манай группийн уулзалтанд орж исэн. Ягмаа тэ манайхын ерөнхийдөө багшиг их таних бах. Tesla Traders-ийн сургалтанд бас нэлээд хүмүүс явдаг болохоор бас сайн таньж байгаа. Өнөөдрийн уулзалтанд бас бидний урилгыг хүлээж авч зөөрийн цаг зав гаргаж орж байгаа багштай баярлалаа. Тэгээд өнөөдрийн хувьд бол юу яа гэж бодож байгаа бид бас маркетинг талаар яриад бас багшаас асуух зүйлүүдээ асуугаа. Тэгээд ганц нэг мэдхгүй хүмүүс байвал ерөнхийдөө багш 2 сарын манай дээр орсон юм биш. Тэгээд ерөнхийдөө нэг өөрийгөө танилцуулаад тэгэл уулзалтаа эхлэе да. Хүнийхээ цаг завыг бас бодож үзээд юм чи одоо цагтаа эхлээд бас цагтаа дуусгахыг хэвтүүлээ. За, сайн байна уу? За, намайг Нэмэртэн гэдэг. Би Tesla Traders-ийн техниклийн яг одоо хариуцчихсан гэх юм дээ. Тэр багшийг нэдэг. Тэгээд хүмүүсээр нас нь яа гэдгээр нь мэднэ. Ингээ харахаар бас нэлээ манай оюутнууд бас харагдчихээн. Нэлээ удаан уулзаагүй оюутнууд маань ч гэсэн харагдчихээн. Сайн мэдсэн юм. За, тэгээ өнөөдөр болдогш нь элээ явах хэрэгтэй болсон гэдэг. Тэгээд явчаад тэгээд жугагч намайг ороод өгөөч гэсэн болохоор тэгээд айгу богинохоо хугацаанд шийдээ тэгээ орчлоо. Тэгээд сайн мэцхан өглөөний минь 20-ны минь. За баярлалаа. За хэдүүлээд эхлээс ч одоо энэ 7 хоногийн үед маркет ямар хөөрхөн байваа тий. Тэр талаас нь эхлээд нэг сайхан ярих уу багш. Тэгтээ юу яагаад байгаа би нөгөө нэг Монгол байгаа болохоор жоохон арилжаанд айгу бага ордог болчиход л нэг уусаал нэг тэгжл таардаг юм байна л да. Анх ирчээл ерөөсөө тэр ямар хамаатай шүн суугаал ингээл арилжаанд орно гэж боддог байсан чи одоо ерөөсөө тэгж жоохон дийлхээ болоод байна. Тэгээд ерөнхийдөө бас жижиг цагийн арилжаануудад ороход бас жоохон хүндрэлтэй болдог юм байна л да. Яг цагаас ахуулаад тэгээд маргааш нь чад яг ажилтай байгаа учраас яг шөнийн 3-4 хүртэл ингээд байнга суух боломж болов жоохон олддгүй юм байна. Тэгээд Америкт гэдэг хад ч гэсэн оюутнууд асуугаад идвэсэн. Тэгээд яаж Монголоос ингэж арилжаанд орох юм гэхээр үнэхээр сургалтаа цаашаа энэгээрээ хэвтэлээ явна гэж байгаа юм бол тэгээл өстой нойроо одоо яг юу яхаас аргагүй гэдэг амар тэгдэг байсан чинь тэгээ өөрөө ч гэсэн яг ирээд ингээ харсан чинь бас хэцүү юм байна л да. Тэр хэсэг болвол тэгээ бүр full time trade хийгээд суухаар шийдсэн тийм хүмүүст бол яг нойроо яг өөрчлөөд явхад зүгээр болдог байх. Тэгээд ингээ харангуут ер нь Монголоос жоохон арилжаанд орох гэдэг маань бидний хувьд жоохон юу л болчихдөг юм байна. Жижиг цагийн арилжаа, scalp арилжаа, day trade-үүд хийхэд нэг жоохон гэхдээ position болгоод үнэхээр юмнуудыг 52 week доошогоо орж ирээд ч юм уу те эсвэл нэлээд ингээ харж байгаа техникэл талаас юу болох юм бол авч хадгалах одоо тэр сэтгэл зүйн илүү л амар болд юм байна л да. Тэр ер нь айгүй тийм 50 арилжаанд ордог болчлоо. Тэгээд байнгын арилжааг барьж аваад хасаа илтээр зөвхөн ерөнхийдөө бас нэг юм харж байгаа нэг хит хэдхэн салбараа барьж аваад тэгээл доошлууд шүү харж байгаа үнээс доош орж ирээд зургийнхаа планыхаа дагуу байж болж ийн гэх юм бол арилжаанууд нь хийж байгаа. Түүнээс яг өдөр тутмын арилжаанууд дээр орцож хамжихгүй байгаа. Зүг тэр шаргуултай бас Монголоос цаг байгаа. Энэ цагийн зүрх байгаа. Дээрээс нь манай ах ч гэсэндээ одоо хүүхэд ч одоо нэгтэй трейдер болж шинхэн одоо яа гэдэг чинь бас цаг зав тэр үний сонирхол гэл их л олон юм шалтгаалсан л та.
нэг тэгж нэг учиргүй хийгээл идэх бүсгүүчүүд биш. Группийн маань зорилгоч бас ерөөсөө л одоо манай энэ эмэгтэйчүүд эхчүүд бүгд л одоо хөрөнгө оруулалт гэж юу юм бэ те ядч хөрөнгө оруулагч болох урт хугацаанд позишн нэгээд ингэж ажиллах ер нь маркетаа ойлгоод те санхүүгийн хувьд одоо өөрийн гэсэн мэдлэгтэй болох энэ үндсэн суурийг тавихын тулд ингэж явдаг яг тэр дотроос тодорхой хэмжээний цаашин зүрээлээ судлаад трейдер болоод явж байгаа хэцүү хүмүүс байгаа. Тэгээ хэвсэн танаа тест трейдерсэн сургалтанд суугаад опшн сураад ингэж явж байгаа үсгчүүд маань идэвхтэй тэр хийж ажиллаж байгаа баг. Тэрнээс одоо манайхан ч одоо их хэвсэн позишн трейд одоо хөрөнгө оруулалт маягаар явдаг идэвхтэйчүүд надаас та уулзаж ярилцж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тийм учраас одоо маркетинг төвшөнд нь ч юм одоо ингээд урт хугацаанд яаж хөрөнгө оруулах яах вэ талаараа ч гэсэн бас ярилцах болно гэж бодож байна. Тэгээ өнөөдөр харсан чинь одоо өдөр 11 хэд л харин тест трейдерсэн премиум өрөөнд байж хат аса Монголоос байхыг ашгүй нөө байж таарад үе одоо бол багш одоо өдрөөс юмчихгүй юм байна. Араач гэж одоо бас давчуу талхамсаар хэлэхэд одоо шууд хүлээж аваад бас орж байгаа. Цагаад өөрийн цаг гаргаж орж байгаа. Дахин баярлалаа. Би надтай тэгээ хоёр дахь яг танаа open mic юм уу үйл ажиллагаанд орцож байгаа бас баяртай. Тэгээд яг миний зүгээс яг зүгээр амар арилжаачин гэд ингэхээр бас жоохон хол болгоод байна л да. Тэгээд ерөнхийдөө бол яг жоохон техникэл талаасаа илүү итгэдэг яг одоо нөгөө хол тухайн барих тэр юмнууд дээр л илүү одоо анхаардаг л болоод байна л да. Энийг аргагүй бас үнэхээр хэрэгтэй сурах хэрэгтэй зүйл байлээ л та. Аха. Тэгээ одоо яг зөвөр ингээ харахаар зөндөл арилжаанд ордог хүмүүс нэлээд их харагдаж байна л та. Тэгээд би яг зөвөр эхнээс нь юу н арилжаа яаж хийж ийн гээл яриад явал болох гэж байна. Болно. Аха. За зөндөө арилжаанд ордог хүмүүс байгаа. За өөртөө яг одоо аргачлалыг олцсон тийм нөгөө өөрийгөө олох гэдэг шиг өөрийгөө олцсон хүмүүс бас байгаа л ахaltaа. Гэхдээ нөгөө яг дөнгөж хэлж байгаа хүмүүстэй юм бол одоо өөрийнхөө зөвлөгөө маркет л өгөөл явъя. За би яг арилжаа гэдэг зүйлийг болохоор 2013 оноос хойшоо зүгээр яг ингэ сонирхож явж байгаад итгэвтэй болсон бол нэг 15 он ч юм уу нэг тэр орчмоос нэлээд итгэвтэй болоод юуны forex арилжаанаас ерөнхийдөө эхэлчихсэн. За тэгээд тухайн үед болохоор яг юунуудын хослолтууд дээр одоо валютуудын хослолтууд дээр болон ерөнхийдөө бол яг анхны хөдөлгөөнийг одоо мэдээ удаан дагаж явж исэн юм аа. Тэгээд анх бол ороод угаасаа яг л ингээл хөдөлгөөн дээр ингээ мөнгө хийж болд юм байна гэдэг сэтгүүгээр дандаа яваад яг эцсийн дүндээ бол дандаа тагталтай л гараал явдаг байсан л да. Тэр юмнууд ч бүгд одоо яг өөрийн ийм суур одоо шинжилгээ фундаментал те нөгөө талдаа болохоор техникэл байд юм байна. Техникэл зураглалын шинжилгээнүүд байд юм байна гэдгийг ер нь бол жоохон хоошоогоо мэдэрч ихсэн гэсэн. Тэгээд өөрийнхөө яг сэтгэл зүй гэдэг зүйлийг ч гэсэн яг ингээд цаг өнгөрөх тусам ингээд хараад мэдрэл хэлтгэл юм билээ. Тэгээд сэтгэл зүй талаасаа одоо яг техникэл дээр тулгуурласан. За тэгээд сүүлийн үед бол сонирхолтой яг мөнгөний урсгал гэдэг юмыг дагах одоо сонирхолтой бас болоод байгаа. Тэгэхээр ингээд энэ юмнуудыг хослуулаад харангуут яг өөрийгөө нэг ингээд одоо л ингээд нэг харж л байна л да. Өнгөрсөн хугацаанд нэг иймэрхүү юмнууд дээр их алддаг байсан учраас одоо би ингэж хийхээр надаас сэтгэл зүй гарахгүй байна. За ингээд ихсэн одоо худалдан авалт хийсэн тэр одоо процесс маань одоо сэтгэл зүйтэйгээ яг иймэрхүү байдлаар одоо уялдаад байна гэдэг юмнуудаа л олж мэддэг болоод яваад идэм байна. Тэгэхээр яг хувийн зүгээс өгөх одоо тэр зөвлөгөө гэх юм бол яг гол нь одоо жинхэнэ мөнгөөр яг арилжаанд орж байгаа үедээ яаж сэтгэл зүй гаргах уу, ямар одоо
мөнгөний менежмент хийх үү гэдэг юмнууд чинь нэлээд чухал зүйлүүд болж яригддаг юм байна да гэж хараад байгаа. Тэгээд би яг ингээд өөрийнхөө зүгээс өөрийнхөө техникэл аргачлал зүгээс бол ингээд өөрийнхөө оюутнуудаа бас ингээд хилээ зөвлөөд явдаг. Тэрэнд ихтэй зөвхөн яг миний аргачлал байхгүй тий. Тэгэхээр өөр одоо олон газраас энэ одоо юунуудыг аргачлалуудыг нэлээд барьж аваад суралцаад эндээ нэмэгдээд юу болоод явах юм бол цаашдаа ингээд өөрийнхөө арилжаанд орох тэр одоо боломжийг л ингээд улам л нээгээл явдаг юм байна л та. Тэгээд тайдаг бол ер нь танаас өөр газраас бас юмнууд аягүй сайн суралцаасаа гэж зөвлөнө. Одоо бид нэр YouTube-ээр ингээд орохоор зөндөө л олон гадны арилжаачдын одоо видеонууд яаж хийх үүдэл одоо сургалт юмуд байдаг шүү дээ тий. Тэгэхээр бүгднийг ингээд эхнээс нь хослуулаад үзэл яваад их нь ер нь үр дүнтэй юм байна л гэж хараад байгаа. Нэг тиймэрхүү байдлаар арилжааг ер нь хийж явуул зүгээр байт юм байна. Тэгээд ингээд гол нь тэр мөнгөний менежменттэй болоод ингээд эхлэхийн цагт бол тэгээд хөлдөөч гэсэн аягүй тийм тайван болоод унах хэвээр унживэл одоо тэгэл яах вэ одоо унлаа гэж ингэхгүйгээр одоо яг өөрийнхөө харцсан угаасаа л энэ хүртэл унах юм бол надад тийм асуудалгүй гэдэг өөрийнхөө сэтгэл зүйтэй байгаа учраас хамгийн л одоо зөв боломжийн цэгээсээ барьж авах нь чухал болоод ингээл цаашдаа ингээл сайжраад скил нэмэгдээл ингээд явдаг ийм л ойлголт байна л да. Тэгэхээр олон одоо зөвхөн яг манай одоо жишээ Tesla-гаар ингээл суралцаад гарч ирэл ерөөсөө арилжаач юм болчихно гэж бол ерөөсөө бодохгүй байна. Өөр газраас өөр юмнуудыг аягүй сайн сураад мэдээд ингээд чад ингээд явсны дараа бол ер нь яг арилжаа гэдэг зүйл, маркет гэдэг зүйл чи өөрөө нэг юм сул талтай зүйл байгаад байгаа шүү дээ. Тэрэн дээр нь л хэдүүлээ тоглоод арилжаагаа амжилттай хийдэг болчих юм бол бидний яг гол зорилго болох гэдэг дээр л би цаашдаа хардсан шүү дээ. Ирээдүйд бол зөв сэтгэл зүй гэдэг дээр би ч бас ажлынхаа хажуугаар сонирхол Tesla-гийн премиум өрөөнд орсон. Тэгэл бас нэг доктортой ингээд нэг байнга олохгүй жаа сүүлд нэг жоохон ороод яаж байгаа юм бэ явахаар үнэхээр хүн сонирхоод цаанасаа сэтгэл зүй ихтэй. За би энэ тодорхой хэмжээний энэ зүйлээр ингээд өөртөө ихтэй бас байх хэрэгтэй юм бэ. Орон одоо хэрэг алдагдлаа үлээн гэж үзье. Тэгэхээр сайн сүүлийн тооны доктортой орж байгаа. Хэлсэн опшн авахтаа Robinhood дээр яахад ингийн бие тэмтэй байсэл гэж. Тэгсэн өнөөдөр нөгөө тэд Америк трейд дээр опшн авч яаж байгаа мэдхгүй наач. За яг ганц хоёрыг л авдаг юм чинь тэгэл Spider ганц манцаар нь орж үзээд энэ дээш чинь тодорхойгүй юм гэсэн чинь 10 морваар нь авчирчээ. Гэхдээ нөгөөх нь аз таарна их харж баахан 600 700 бол ганцхан юу авчиж яагаад ингэ 600 700 бол нэмэгдээлээ нэг 20 хүн хүрхгүй юу явж явах чинь гэдэг гайхаад ирэхгүй юу. Тэгсэн чинь 10-аар нь авсан. Бошуухан гарлаа. Тэгээд яг нөгөө нэг зүгээр өчигдөр сэглээс бас нэг жоохон ажиллаа зогсуулчаал үзэлж хүн өөртөө жоохон ихтэй юм бэ, сэтгэл зүйн ихтэй юм бэ. Би энэ анхаарлаа хандуулаад суул бас их үр дүнтэй бас нэг хүссэн бас үр дүндээ хүрээд бас нэг тодорхой хэмжээгээр арилж байгаа бас амжилттай их боломжтой юм байна гэж харлаа шүү. Ер нь зүгээр Tesla Traders-ийн хувьд танах одоо Монголда яаж ийн бас Чинаанаас ингээд яг техникал талаас тал руу хүмүүс рүү ингээд зааж ийн тий. Тийм ер нь бол яг энэ ч ирсэн чинь тэгэл юмнаас жоохон холдож байгаа нь мэдрэгчлээ л да. Тэгээд одоо болохоор яг манай гол яг ингээд хараад байгаа зүйл юу юм гэхээр ингээд эхнээсээ ингээд техникал гэж байдаг шүү, фундаментал гэж байдаг шүү. Тэгээд энэ хоёрыг ойлгоод дараа ингээд цаашаагаа нэмэгдэж явах боломжтой гэдгийг л тайлбарлаж өгөхийг зориод байна л да одоо. Тэгэхгүй болохоор яг нэг хүн дагаад ихэхээр нэг жоохон асуудлыг жоохон өөрөөр хардаг болчоод байна л да. Тэгээд нэг тэрэн дээрээсээ ашиг хийдэг болчдаг шүү дээ. Тэгээд ашигаа хийгээл ингээд дагаад яваал ингэдэг. Тэнгүүд яг тэр хүн байхгүй үед ингээд арилжаа
явж их хэвээр бид нар тэргүү цаашдаа хугацаанд одоо үр хөвгтийн ч гэдэг юм уу те ирээдүйд одоо тийм хөрөнгө оруулалт болж одоо цуглуулах хаалгаа учраас ингээд бид нар өөрсдөө л яг л нэг юм юмтай болохгүй бол яг нэг хэсэг хугацаанд ашигтай явж болно ингэж явж болно. Тэгэхээр тэр нь өөрөө цаашдаа яг баталгаатай байх бол хэрэгтэй байна гэдэг одоо тэр өнцгийг л их хавдаг болоод байна. Тэгээд би ч гэсэн өөрөө ч ялгаа авахгүй ингээд суралцаад явж байгаа. Тэгээд өөрийн яг ингээд сурсан мэдж байгаа зүйлсүүдээ ингээд дамжуулаад явж байгаа хэрэгэлтэй. Ер нь бол шинэ юмнуудад дандаа л байнга суралцж байгаа, суралцахыг хичээж байгаа. Тэгээд цаг заваараа. Ер нь бас нэг тиймэрхүү л арилжаа явагддаг юм байна Монгол. Тэгээд бас манад чинь жоохон асуудал байна. Яг ингээд шинээр оюутнуудаа аваад ингээд за одоо ингээд арилжаанд ор гэж айгу аргуудаа суралцсан бол энэ брокерийг ашиглаад ор гэдэг дээр л ингээд хэлт юмгүй болчихдаг. Тэгээд ганц нэг болдог байсан юмнууд ч гэсэн ажиллахаа үлдээд байгаа дэр жоохон байгаа юм л та. Гэнэ Өмнөд айгу гой боломжууд байдаг байсныг нь тэр гол нэг манахаас нэг ийм асуудал үүсээд хүмүүс нээж чадахгүй байна гэдэг байсан асуудлыг нь ер нь бол ойлгосон. Тэгээд ингээд цаашдаа яг нээгээд явъя гэсэн чинь нэрсэн Монголыг тэр Монголоос аккаунт нээхгүй болгочихжээ. Тэгээд манад нэг одоо юу гэдэг энэ байранд оршин сууж байгаа хаяг дээрээ амьдрэх нь үнэн гэдгийг одоо банк нь баталж чаддаггүй дээр л асуудал үүсээд байт юм байна л да. Тэгэнгүүт бид нар нөгөө бүртгүүлээд ингэнгүүт бидний хувьд тэр ингээ файл үүсчдэг. Тэгээд араас нь гол нь яг тэр өдрөө бүх юмнуудаа бүрэн өгөхгүй байх юм бол араас нь факс асуудал болоод идэг. Тэгээ факс чингууд нөгөө нэг ингээ хойшлоод идэг те. Бид нар шууд нэгдэж чадахгүй. Тэгээ араас нь заавал уцтны тэргээл аюу асуудлууд болдог байсныг нь яг учрыг нь болоод ингэсэн чинь нэг Монголд юу нэхэ TDM trade нэхэ болчоод тэгээд жоох асуудал байна. Тэгээд интерактив дээр ажил хийхээр нэг 30 нэмтаа 4 шиг нэг жоохон 4-5 шиг жоохон эвгүй платформтай тэгээд тэр нь бас заавал нөгөө нэмж суралцах юм болчоод л байна л та. Тиймэрхүү санаж байна. Наадах чинь сонсч тарин гайхаад яагаад ингэ хаагаад идэв юм бол интерактив ч одоо commission fee бас өндөр гэдээсэн. Тийм интерактив дээр арилжаанд ер нь бол ормооргүй байгаа юм. Миний хувьд энэ жижиг сажигаас бодож байгаад тэгээд манайхан чинь өөрсдөө нэгдээд төсөлт гаргаад одоо бас нэлээд олон хүмүүс трейд хийдэг болчихсон. За ядаж криптор ч гэсэн хүмүүс аягүй харцсан. Тэгээд энэ трейдинг бас их мэддэг болоод ашигладаг болсон. Чаашаа хөөцөд ингээд нээлэх талаар болдгүй юм багт ямар зохион байгуулалт юм болчих. Наадах дээр ширэн ба аягүй харамсалтай юм болоод Монгол restricted орн болцсон гэх. Тийм билээ. Японыг бас хассан байна гэх маа нэг оюутанд хэлсэн. Тэгэхээр бас нэлээд яг зөвхөн Монголыг бас онцолж хасаагүй юм байна гэж бодсон ч яг хөө зүгээр шууд тэгээд яагаад ингэ болохгүй байгаа гэсэн чинь би чинь түрүү сард ярьсан бахад гэсэн чинь өнгөрсөн 7 хоногт юу гараад шийдвэр гараад тэгээд өнөөдрөөс бол бүр ингээд ерөөсө бүртгэж авах болцсон гэсэн. Тэгээд нэг өөр нэг жоохон хэцүү юм хэлсэн нь болохоор бүр яг арилжаанд орж байгаа хүмүүсийн хаана гэсэн баггүй. Тэгээд үгүй юу гэсэн юм чи одоо яхаараа ингээд арилжаанд орж байгаа хүмүүсийн позишныг хаагаад мөнгөний буцааж өгд юм бэ, тим юм байж болохгүй сте гэсэн чинь энэ манайх тийм дүрм гарсан гэж хэлсэн. Тэгсэн чинь өөр нэг оюутан маань болохоор холбогдсон чинь зүгээр юутай баанууд нь аккаунттай байгаанууд нь бол зүгээр гэж хэлсэн гэдэг. Тэгээд яг тухайн үед юу гэж байгаа хүмүүсийн бас шалтгааллах шиг байлээ л дээ. Шинээр бол нээж болохоо болцсон нь бол болцсон. Тэгээ одоо хуучин байснууд нь хийхгүй юу дээр л бас эргэлзээтэй болчиход байна л да. Яг нь мэдэхгүй болчиход байна. Тэгээд хэсэг бол нэг жоохон юмшгүй байгаа. За ойлголоо. Тэр тэгвэл одоо нэг тэгээд өнгөрсөн юм шиг байна. За тэгээд яг бас ньяч одоо багшлаад бас Tesla Traders бас баггүй хугацаа өнгөрлөө. Тэгэл янз бүрийн төвшний хүмүүстэй ажиллаж байгаа. Яг анх манайхан
өнгөрсөн 9 сард групп нэгэл ингээл юу манай хүмүүс ингээл сургалт мөнгөсөн суухан хаана ямар сургалттай ингээл асуугаал ингээл шотлаад яаж яах яг л энэ за хүмүүчингийн тэр форекс морекс гэл тиймэрхүү л нэг сургалтууд байсан болохоос ш Tesla Traders шиг яг нэг хөнгөн зах зээл хувьцаа тэгээд төсн опшн ажиллаж хийдэг юм сургалтууд байгааг санагдах юм. Тэгээд одоо манайхан хамрагдаа тэгээд эмэгтэйчүүд манайх бас өнгөлттэй хамруулад ирсэн бас баярлж явдаг юм. Тэгээд энэ одоо энэ хүмүүс маань за би ч одоо ингээл өөр их зүгээр туршлага дээр ингээл харахад position trade маягаар л одоо бас явж лээсэн 2013 онд Монголдоо нэг хэдэн хувьцаа авч үзчихэл энд ирчихэл тэгэл одоо ингээл сая пандемик үеэр нэг swing хийж үзээд ингээл яг бодоод хаад одоо фундаментал тал руугаа чи техникал анализ талаас нэг тэгтлээ сайн сурч чадахгүй. Тэгэж ингээл юм Tesla-гийн сургалтын суугаад бас яг опшн бас энэ сурч хэлсэн. Тэгээд бусад энэ шинээр орж байгаа хүмүүс одоо ингээд сад байлаа хүмүүс хэлэн дээр одоо бас нэг сануулж анхааруулж хэлэх зүйлүүд дээр илүү төвлөрч ярил зүгээр юм байна гэж бодож чинь. За аха. Тэгээ одоо нэг яг таны түрүүний хэлдэг нөгөө түрүүний 9 сараас хоошоо бодох юм бол бүрстэй харьцангуй их сурах одоо source сайтай болчлоо л доо ялангуяа хэл өөртөө хэл дээр те. Одоо ингээд коучингийнхнийг харж байхад бас юмнуудыг үнэхээр сайн судалгаа хийж ийн. За эрхмийн скор бүр өнгөн мөртлөөс айгүй сайн одоо бас техникэл талыг хийж өгдөг. Тинчэн өөртөө бас хөгжсөн айгүй олон залуучууд байгаа байна. Тэгэхэд ингээд ярианууд ч ихсэн айгүй хийгддэг болчиход байна л да. Тэгэхээр яг эхэлж байгаа хүн байх юм бол би бол яг хувьасаа бол тийм зөвлөгөөг нь ямар нэгэн байдлаар заавал эхлээд нэг жоохон номын дуу сонсох хэрэгтэй. Ядаж нөгөө нэг хийгээд үзсэн удаан хийцэн байгаа хүмүүсээс одоо юу авах хэрэгтэй л гэж юу зөвлөгөө авах хэрэгтэй шаардлагатай юу нь бол тэгэхгүй болохоор ингээд бид нэр цаг хугацаа нерв мөнгө ингээд хамаг юм ингээд жоохон дими өрөх гэдэг өөрөө ингээд хийж ихлээс сурах гад эхлээд ингэж байгаа юм л жоохон их цаг хугацаа алддаг. Би мэднэ л дээ өөрөө яг л тэгж л явсан юм чинь тухайд ямар ч хүн байгаагүй тэгээд цаг хугацаа алддаг. Тэгэхээр ерөнхий ойлгочоод тэрэн дээрээ харин өстой жинхэнэ өөрийнхөө аргачлалыг одоо жинхэнэ нухаж гаргаж ирнэ гэдэг шиг гэх юм бол харин тэр бол өстой жинхэнэ яг зөв замаараа явж явах магадaltaй л гэж би бодоод байна л да. Тэгэхээр энэ одоо зах зээл гэдэг зүйл маркет дээр яг нөгөө нэг энэ чарт үүсэж байгаа байдал энтрийг бол эхлээд айгүй сайн ийм учраас ингэж байгаа юм байна штэ гэдгийг ингээд өөртөө суулгаад авчих ямар ч гэсэн нэгдүгээр шаардлага бол тэр юм шиг санагдаад байна л да надад. Нөгөө нэг хөдөлгөөн чинь нэг одоо ногоонлаа гараа дахиад 3 ингээд ногоонлаа гарчгаар тэр чигтээ ингээд явцдаг байрдаг гэдэг ингээд буруу ойлголтууд айгүй гадуур яваад идэг учраас би тэрэн дээр бол нэлээд шүмжлэлтэй байдаг одоо нэг лаан уншаад одоо тэр нь ирээдүйд яг дараагийнх нь тэгнэ гэдгийг одоо хэлгээд байдаг тэр талаас тайлбарлах гэдэг. Тэгэхээр тэр хэсэг бол жоохон юу шүмжлэлтэй санагдаад идэв. Одоо 3 лаа гарах юм бол яг тэгээд үргэлжлээд одоо цаашаа явнасгүй бол 3 улаан гаруул ингээл доошо яг гоо зүгээр үнэн цаана гол ямар сонирхол явж ийн гэдгийг нь тэр хүмүүс ойлгоод хараад авах юм бол за тэгвэл миний харж исэн цаг чи өөрөө энэ юм байна. Харж исэн цаг дээр хүмүүсийн реакц ийм байсан юм бол үнэн ханш одоо энд хүрээд үний хяналт хийж ин гэдэг юм уу те. Энээс цаашаага одоо шууд доошоо унах боломжгүй байна. Яагаад гэх юм бол урд нь яг энэ байдалд автагдчихсэн гэдэг байдлаар иймэрхүү байдлаар нөгөө юунуудаа харьцуултаа хийгээд хараад сурчих юм бол тэгээ ер нь бол өөрийнхөө одоо шинээр гоё скиллүүд нэмээд яваад иж болно шүү дээ. Тэгээ дээр нь гоё индикатор ашигладаг болоод эсвэл бол яг өөрийнхөө одоо buy demand zone гэдэг ч юм уу эдгээр зүйлсийг ингээ хослуулад тэгээ price action гэдэг одоо яг тэр үнийг хөдөлгөөнөөрөө энэ одоо орчмоос цаашаага яв боломжгүй гэдэг юмнуудыг лаанууд чинь үзүүлээд ирж байгаа. Тэр тохиолдолд бол цаана яг ийм зүйл болж байгаа учраас энэ хөдөлгөөнөд чинь ингэж яваад байгаа юм байна гэж ойлгох юм бол аюу зүгээр. Тэгэхгүй яг лаа дангаар нь уншаад лаага нэрлчээд эсвэл паттернуудаа нэрлждэг аюу хэцүү. Тэгээд тэр нэрнийхээ дагуу
дараагийнх нь хөдөлгөөнийг одоо ингээ хайгаад идэг. Ингэж гарах одоо barrel flag гарсан учраас одоо ингээд дахиад ингэж цаашаа явна гэд хүлээгээд байх юм бол тэр жоохон арай л дэндүү өрөөсгөл болцоод идэг санагдаад идэг. Мэдээ зүгээс бол яг тэр юм нэрлдэг тал дээр бол айгуу дургу байгаад идэв юм. Таан үйл ажиллагаа нь хөдөлгөөн нь олон хүмүүсийн хөдөлгөөн нийлээд яаж орж ирээд байна гэдг нь айгуу чухал байхгүй. Бид нар тэрийг ойлгодог, мэддэг, хардаг болчих юм бол дараа нь тэр нэрнүүдээ мэдээд ерөнхий энэ паттерн гарахаар ингэдэг штэ гэдэг юмнуудаа мэддэг болчвол айгуу зүгээр санагдаад байдаг шүү дээ юм. Эсвэл үед ч гэсэн яг сургалтын дээрээ бас энэ талаар нь илүү их одоо суралцаарай гэж оюутнуудад айгуу хэлдэг болсон. Яг цаана хөдөлгөөн яаж явж ийн гэдэг нь айгуу чухал шүү. Хүмүүсийн хандлага чухал байгаад байгаа наа чинь ямар цаг дээр харж байгаа чинь маш их чухал байгаад байгаа. Түүнээс ямар лаа гараад байгаа нь тэр лаа нь одоо тийм нэртэй байхаараа чухал биш шүү гэдгийг ойлгох гэж зорж байгаа даа. Энэ дээр шийдвэр маань Нөөсөн. Тэгээ сүүний яран дээрээс хэд нэг юм чи одоо жишээлбэл сая яллаа штэ three way solvers гэдэг aim candle pattern нас нэг тийм амар би одоо тийж ойлгосон шүү өөрөө чи ярнаас болохоор энэ бол нэг тийм амар predictable биш гэсэн утгатай юм шиг боллоо гэж ойлгосон. Яагаад тэгж бодох болсон шалтгаан нь юу байсан бэ? Жишээлбэл би одоо candlestick айгуу уншдаг. Айгуу candlestick уншаад айгуу reversal юм уу те? Эдрийг хараад тодорхой хэмжээнд баталгаажуулж байгаа тий confirmation хийгээд тэгээд окей магадгүй энэ week гараад ирвэл дараагийнх нь Doge candle гараад ирэх юм бол дараагийнх нь major reversal бас хэмжлэнгээд би бол candlestick аяг уншдаг байхгүй юу тэгээд ойрцоогоор за бүр 100% таа биш юм аа гэхэд 70% таа ч юм уу дээших тохиолдолд ерөөхдөө юу байдаг те өөрөө чинь зөвхөн тодорхой хэмжээний өөр зүйлүүд indicate хийдэг. Гэтэ яагаад candlestick-ийг тийм амар чухал биш гэж бодож байна. Би бол candlestick тодорхой хэмжээнд чухал гэж боддог байхгүй юу. Тэгээд өөрөө чи яагаад чухал биш гэж бодож байгаа reason юм бол гэж бодож байна. Сухгад юм. Тий, яг хоо сая яг нэг candlestick яг би чухал бол биш гэж бол хэлээг байхгүй нөгөө санаа нь болохоор юу юм гэхээр яг ингээд эхлээд суралцж байгаа хүмүүс нөгөө одоо яг ингээд хэллээ шүү дээ. За ингээд чи white soldiers гарлаа гэхэд ингээд дээшээгээ явна гэд ингээд хардаг болчихлоор өөрөө асуудал нь байгаа байхгүй юу. Дөнгөж яг ингээд суралцаад явж байхдаа хүмүүсийн сонирхол үнэхээр ийм миний харж байгаа цаг дээр тийм bullish байшгүй ингээд гурлаа ийм ногоонлаа гарцсан учраас хүмүүс одоо худалдаж авах сонирхол нь одоо илүү одоо тэрийг жоохон том цаг дээр болгоод харах юм бол тэр чи одоо нэг л уртлаа байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт тэр зүйлээ ойлгоод хүмүүсийн сонирхол талаас нь ойлгочих юм бол дараа нь нөгөө нэг яг тэр өөрөө чинь хэлж байгаа одоо тэр нэршлүүдээ сураа явчих юм бол тэр нь болно айгүй зүгээр. Тэгэхгүй болохоор нөгөө нэг яг ийм гурван юм гарчлаа гингүүт за яг дээшээ явдаг шүү гэд ингэх юм бол магадгүй зүгээр үнэхээр том supply zone дээр ирж байгаа тийм гурван candle гаргацсан байвал өстой яаж ч гурван candle гараад жоохон дийлэхгүй одоо юу гэдэг сонирхол нь өөрөө жоохон дийлэхгүй болоод эхэлдэг л дээ. Тэгэхээр эхлээд ямар ч гэсэн тэр цаана одоо хүмүүсийн хөдөлгөөн чинь тэр чинь лаачи илэрхийлэмжл явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр илэрхийлэмж нь өөрөө ийм байх шүү гэдгээ мэдчихээд тэр нэршлүүдтэй оруулаа юу зүгээр юм байна л гэж хэлээд байгаа. Түнс яг нь амар бүр тийм чухал биш гэж хэлээгүү. Яг тэр confirmation-ийн ийм гарахаар ингэдэг шүү гэдэг байдлыг нэг дагалтгүйгээр эхлээд өөрийнхөө одоо үндсэн яг суур одоо зураглалаа юмнуудаа харж агаад хийхгүй болохоор яг тэгдэхгүй ингээд амар том resist zone дээр иржингуудаа гурван ламаа гаргachингууд тэр нь өөрөө хиддэх удаага шалгаж байгаа тэр цаашаа нэвтэлж гарах сонирхол байгаа мó байхгүй мó гэдэг юм. Яг fresh zone дээр жишээ нь ингээд гурван лаа гарлаа гэхэд ер нь яаж ч утсан дэшээгээ чадахгүй болоод л явдаг ч юм уу тий. Тэгэхээр яг тэр юмнууд ер нь яг одоо би нэг тийм хивэндэл битээ орчоосоо гэдэг байднаас эхлээд тэгээд тэр хэсгийг орхицохоо дараа нь ингээд тэрийг нэрлээд хардаг болёо гэдэг талаас нь хэлээд өгдөг гэсэн үг л дээ. Үнэс ажилтгүй гэж бол хэлээгүй шүү. Тийм. Тэс нэг талаас агай agree дээ л та. Ингэдэг байхгүй анх сурж байгаа хүмүүс асуудаг штэ нөгөө нэг амар technical analysis сурмаар тий candle уншсармаар юм. Indicators уншмаар ингээл хэлдэг. Яг хэсэг нэрээ бас анхнаасаа төрлийн юмн дээрээс үүсчээж
одоо гадаг. За жишээлбэл candlestick ч нь бол 100% сэтгэл зүйн дээр тогтож гарч ирсэн зүйл шүү дээ. Зөв candlestick сэтгэл зүйн харуулж байгаа. Яг доор нь ингээд volume харагдаж байгаа. Volume бага мөртлөө candlestick ногоон гарч ирэх тохиолдол байдаг. Тэгээ гих мэтлэнгээр энэ хоёр хойлоо зөрж байгаа volume жоохон мөртлөө candlestick нь амар том яг дүн саяны хэлгээр тий 3 white soldiers гараад ирлээ шүү юм уу. Тэгээ бүх юм нийлж ээж нэг болт гэдгийг анх сурч байгаа юмсаа ойлгохгүй нүнэн. Гэхдээ candlestick бас тодорхой хэмжээнд хүмүүсийн сэтгэлийг харж байгаа болохоор угаасаа ялангуяа trend дагаж орохоор option ч айгүй trend дагаж ордог. Одоо би бол тэгэх байхгүй хөвчлэн нөгөө нэг айгүй day trade хийгээд гарчтай тий. Тэгэнгүүт нөгөө нэг trend дахаар айгүй зүгээр одоо candlestick-ийг гаргадаг байхгүй юу. Тэгэхээр айгүй баталгаажуулаад okay fine одоо яг энэ үед бол би гарахтай байна. Одоо энэ үед бол орохтой байна ч гэдэг юм уу. Тэрийг яг баталгаажуулж candlestick хардаг. Тэгээ 100% candlestick хараасан гэж үнэхээр байдаггүй. Тэр бол үнэхээр үнэ. Би яагаад яг нөгөө талаас нь ихлээд хүмүүсийн одоо яг тэр сэтгэл зүг болоод харж сураарай гэд байгаа нь болохоор яг монгол хэл дээр орж ирсэн одоо яг сургалтууд болохоор яг нөгөө candlestick одоо ингээд гарчих юм бол ингээд явчих шүү гэдгээр нь заачдаг болохоор тэгээд нөгөө дараа нь тэр хэсгийн сураасаа л гэж бодоод байдаг байхгүй нэршлийн те. Түүнээс чинь яг хөө тэр хөдөлгөөн яг ингээд илэрхийлэм жимчин хүмүүсийн сонирхол өндөр байна эсвэл хүмүүсийн сонирхол эргэж шүү гэдгийг бол илэрхийлж байдаг. Гэхдээ үнээр яг тэр хүмүүс одоо цаана нийлээд сэтгэл зүйн нийлээд ямар байна вэ гэдгийг эхлээд хараад мэддэг болчих юм бол тэр дараа нь candle хараад уншдаг болох нь илүү зүгээр юм байна гэдэг. Зүгээр яг монгол хэлэн дээр ороод ирсэн юунууд сургалтууд яг тэгж заагаад байдаг болохоор тэр хэсэг дээр нь жоохон тэгээд юм л да. Би өөрөөсөө танаас госны талаар үгсээ сонсож байгаа зүйлтэй. Зөвхөн option орд юм уу эсвэл санах одоо энгийн share одоо stock-ээр За манайх болохоор хоёр багштай. За нэг нь болохоор яг option одоо option болон ерөнхийдөө одоо fundamental class нь хичээлүүдэд заадаг. Би болохоор яг цэвэр зүгээр яг technical ярьдаг. Тэгээд яг би одоо яг нэг technical ярангууд ингээд дандаа миний л аргачлалууд яваад байдаг л да. Яг өөрийнхөө л одоо жоохон баталсан ч гэдэг юм уу, жоохон арай илүү хувьтай байдаг шүү гэдэг талаараа яваад байдаг. Тэгэхээр бас дангаараа ингээд явахлаар бас жоохон өрөөсгөл болоод байдаг шүү. Өөр газараас заавал суралцаарай гэдээ яриад байгаа. Миний хувьд болохоор тэгээд манайх болохоор яг нэг юм одоо вебсайтн дээр хичээлтэй Discord дээр яг ийм live өрөөтэй тэгээд дахиад премиум өрөөтэй нэг ингэж явдаг байхгүй. Тэгэхээр вебсайтнаас ерөнхий мэдээлэл юмнуудыг ингээ олоод сонсоод ингээ үзээд дахин давтаад үзэх боломжтой тий. Тэгмүүд хагас ам бүцааны өглөөний цагаар Монголын Улаанбаатарын цагаар болохоор тэрийг ингээд баттгах юм live хичээлүүд явдаг гэсэн. Хоёр багш нь хагас ам бүцаандаа өглөөнөө ордог. Тэгээд дараа нь энэ шат дамжлагуудыг дамжих юм бол премиум өрөөндөө ямар ч нэг сар ороод тэнцээ арилжаа дагаж хийгэрэй гэдэг үүднээс ерөөсөө гişүүдээ оруулдаг. Юугаа хийдэг гэсэн. Тийшээ ороод та бүхэн яг одоо дайны утаа үнэрлээрээ гэдэг байдлаар оруулдаг гэсэн үг л дээ. Яг арилжаанд ингэж ороод байна шүү. Ангийнхан ч одоо жишээ нь өмнөх курсынхан чинь арилжаанд ингэж ороод иймэрхүү байдлаар хараад option trade хийгээд байна. Эсвэл бол урт хугацаанд иймэрхүү юмнууд бариад байна ч гэдэг юм уу. Энэ одоо цэг дээр доошоо орж ирэхэд техникл дээр үзүүлж байгаа үзүүлэлт нь өөрөө ийм байгаа болохоор энэчнээс risk entry бариад урт хугацаанд хараад байна ч гэдэг юм. Тиймэрхүү байдлаар л юм манай сурвалж үргэлжлэдэг гэсэн. Сайтн дээр хичээлтэй тэрийг лайваараа ерөнхийд нь одоо хувааж аваад заачна. Тэгээд дараагийнх нь step нь болохоор премиум өрөө рүү ороод. Тэгээд нэг хоёр ер нь бол ингээд нэг 3 сарын хугацаа болж байгаа. Гэхдээ энэ 3 сард бол яг ингээд арилжаачин болоод ингээд гарна гэдэг дээр бол ерөөсөө ер нь хэцүү шттэ. Тэгэхээр ямар ч гэсэн цаашаа өөр юмнууд аягүй сайн судалж мэдж харж ижил ерөнхийдөө бол хугацаанд л ер нь арилжаачин болох юм тийм л одоо юу шттэ тий. Одоо процесс шттэ тий. Нэг 3 сарын хугацаанд 2 сарын хугацаанд ингээд арилжаачин болчих асуудал ерөөсөө биш. Тэр эхлэлийг тавиулаад хүмүүсийг яаж орж байгааг хараад юмыг харчих юм бол харин жоохон ихтэй хугацаа маань айгүй наашилдаг гэх юм уу тэ хурцдаг. Тэгэхээр нөгөө нэг амар их цаг алдаал тэгээд хүмүүс дагж байгаад айгүй мөнгө алдаад байдаг. Тэгэхээр аавд дээр нэг
technical, fundamental гэж нэг юм хүн байдаг гэдэг талаар зөвсөн аягүй зүгээр байгаа. Ер нь эхэлж байгаа хүмүүст бол аягүй зүгээр л сургалттай. Тэгээ яг манай нөгөө боловч маань болохоор опшн хичээлээ өөрөө ордог. Тэгээд опшны хичээлүүд бол нэлээд жоохон дараагийн төвчний юмуд болчиход байдаг л да. Тэгэхээр дөнгөж яг сураад орж байгаа хүмүүст бол опшн ингээл ороод мэдээ сурчаал одоо өстой алаад байгаа гэдэг дээр би өөртөө жоохон итгэхгүй, жоохон эвгүй шүү дээ угаасаа. Стон хэрэг асууж байгаа хүний юм бас огт биш. Ер нь ч туршлагатай хүн ч гэсэндээ би одоо опшн тодорхой хэмжээнд энгийн позишн дээр яаж мадаг. Тэгээ ер нь зах зээлээ тэр мэддэг би бүр яг зах зээлд нь өөрөө ажиллаж мэдлэг байх үедээ опшн руу орж ирсэн. Мөртлөөл эрсдэл айгүй өндөр, эрсдэл айгуусан зааж чаддаг тул авах хэрэгтэй. Манайхан айгүй тийм юм шиг опшн ч яг юу штэ. Угаасаа тэ үнээр prediction set агаад үнээр лаг байвал опшн бол unlimited profit боломжтой байдаг. Especially call дээр тэ. Тэгэнгүүт нөгөөдөл нь мөнгө амир хийх юм байна гэдэг опшн руу орох гэдэг. Яг ясам дээр болохоор энгийн одоо тийм position trade хийгээгүй ч юм уу эсвэл энгийн яг нөө trade хийж үзээгүй опшн руу үзэж ороод амжилт болно гэж байдаггүй. Тэр бол та хэцүү. Ямар ч амар мундаг ментортай байсан тэр ер нь л игүүдээ. Тэр ч тийм шүү. За манай физикийн хувьд болохоор Charles Schwab гэдэг тэнд болохоор санхүүгийн шинжээчээр ажилладаг. Ажлаа хийх хажаар full time trade хийж байгаа. Тэгээ босод манай эмэгтэйчүүдтэй бас зөвлөгөөгөөд ингэ явдаг байгаа. Тийм. Option trade-ийн хувьд бол би ч гэсэн одоо ингэ сураад ингээл юм чинь тэгж амархан хийх юм биш юм бэлээ. Бас стар рисктэй юм бэлээ. Үнэхээр найдвартай бас яг ордог. Сайн зам чанарыг мэддэг. Өдөлгөөний аягүй сайн мэдсэн. Судалсан сайн дээр нэг ихтгэлтэй хөдлөө опшнгоор орохгүй. Бусад үед мэдхгүй. Ер нь л нэг тийм. Тэр чукагч хэлдэг зам чанарыг мэддэг гэдэг юм чинь бүр амар чухал судалгааууд байдаг. Ялангуяа би нөгөө forex суурьтай. Тэгээ forex дээр ингээд алтныхаа занг айгүй сайн ойлгодог болчихдог байхгүй. Алтны хөдөлгөөнийг бол тэнгууд ингээ алтаа ингээд нэг амар шунтгуугаар ингээд жижиг эрсдлээ бариад ингээд яваад хахаар айгүй болоод идэг. Тэнгууд яг ингээд юун дээр оронгууд хувьцаан дээр орж ирэнгүүт бас яг хөдөлгөөнүүд яг л тийм зан чанартай байт юм лээ өөрсдийн. Тэгэхээр нэг юмаа дагаад ингээд яваад тэрэн дээрээ л яг за үнэхээр доошоо орж ирлээ. Одоо энэс цаашаага боломж бага болохоор тийм магадлал бага болохоор би ингээд дээшгээ харж ийна гэдэг байдлаар ингээд агаад яваад байлаагүй зүгээр үт юм лээ шүү. Ер нь бол зан чанартай бүх зан чанартай. Тэр нөгөө market cap-ийн хэмжээ тэгээд хүмүүсийн сонирхлын хэмжээнээс л хамаарат хөдөлгөөн л орж ийн гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр нэг юмыг дагж явж байгаад яг ингээд барьдаг болчих юм бол зөвхөн тэрийг л бариад ингээд дээшээ доошоод нь ороод явах юм бол бас боломжтой сайн. Энд дээр бол яг л тийм бол тий. Опшнераас нэг одоо баг опшны дэх хүмүүс л тэгдэм байлээ. Тэгээ SPY одоо ялангуяа ETF drive тааж байгаа ч тий. Тэр SPY тэргээл айгуух тэгж орж. SPY дээр үнэхээр барьж авч чаддгаа би бүр яг зөрүүлдэг. Би SPY дээр ч ялч нэг юу гэдэг вэ юу? Угаасаа SPY ч S&P 500 ETF шээ. Тэгээд нэг market predictive гэх юм бол S&P 500, Dow Jones тэгээд Nasdaq гэдрээга ерөөдөө тэдний хоёрыг шалгаж predict хийдэг байхгүй юу. Тэгмээс нэг тодорхой зурагчаар айгу амраад одоо угаасаа за одоо энэ нэг job house юм барих гэж байна тийм. Тэгмээс S&P 500 ерөөдөө бол хамгийн их нөөц хангалт юм. Тэгээд ирэхээр option дээр call put-ийг өгөөд ирэхээр ямарчсан ерөөдөө яг ийм техникээр би яг SPY дээр айгуух гардаг. Тэгээд одоо earnings season болж earnings лата айгуу хийхэд зүгээр байдаг. Эдэрс нөгөө яг мэдээлэл их шиг боллоо тий. Тийм нөө unemployment rate нэлээд өссөн байхгүй юу? Өмнөх unemployment report-аас 170 руу гарсан байлоо да баг. Хүлээжсэн 400 гэсэн үг тэгээд тэгээд нөө энэ дэшээ. Өглөө тэгээ айгуу сайн байл ш тий. Өнөө өглөө бол би зүгээр 30 минут 30 минут дотор нэг trade хийж байгаа тэгэл. Өнөөдөртөө дагаа налаад дууссан ш тий. Тэгээд тэрнээс гадна нөгөө бодлогын хүүг айгуу яг баг дээр нь барина гэдэл хэлсэн байлээ л дээ. Тэгэхээр тэр ойлголт өөрөө юу юм гэхээр
бид нар нэг иймэрхүү байдлаар юмнуудыг айгүй харьцуулаад мэдээтэй үед ялангуяа айгүй тийм анхааралтай арилжаанд орохгүй бол эн чинь хаашин чамаагүй аваа шидчих боломжтой гэдэг тэр нэг Пол гэдэг хүн чинь дандаа л ер нь жоохон бидний эсрэг байсан. Гэхдээ өчигдөр бол аягүй айтайхан байсан. Тэгээд ер нь бол яг бодлогын хүү гэдэг зүйл одоо байгаа гэдгийг хэдүүлээ нэг ингээд ойлгох хэрэгтэй. За тэр систем ер нь яаж явдгийг гэхээр за ингээд засгийн газар болон төв банк гэдэг нэг юм хоёр газар байгаа даа шүү дээ тий. За би өөрийнхөө ойлголтоор нэлээд одоо дүн баараг байдлаар тайлбарлаж байгаа шүү. За тэгээд яг мэрэгжлийн хүмүүс сонсох юм бол магадгүй шоож магадгүй тий. Тэгээд энийг ерөнхийдөө энэ нэг юм харьцаатай байдаг юм байна гэдгийг ойлгоод авчих хэрэгтэй баг гэдэг үднээс хэлчихье. Тэгээд юу болохоор төв банк гэдэг зүйл болохоор нөгөө одоо зээл өгөх одоо тэр одоо юун дээр хүүгийн одоо дээш нь доош нь болгоод байдаг гэсэн үг л дээ. Тэгмүүд одоо бол ковидоос шалтгаалсан маш одоо доошоо бага хүүтэй болсон яваа энэ цаг үе байхгүй. Тэгэхээр энэ цаг үед яах вэ гэхээр нөгөө бага хүүтэй байна гэдэг чинь хүмүүсийн одоо зээл авах хүсэл одоо ер нь айгүй өндөр болно шүү дээ. Хүсэл их болно. Тэгмүүд ингээд зээл авж ийн гэдэг чинь юу гэж юм гэхээр зах зээл дээр ингээд арилжаанууд ингээд улам идэвхтэй хийгдээд байгаа гэсэн үг. Арилжаа ингээд их хийгдээд идэвхтэй болоод ингээд яваад байгаа үед болохоор одоо нэгж бүтээгдэхүүний одоо үн өсөх одоо тийм эрсдлийг дагуулдаг. Тэгэхээр нөгөө нэг эн чинь өөрөө үн өсөөд байна гэдэг чинь инфляцийн түвшин одоо айгүй өндөр болчоод байна гэдэг байгаа шүү дээ. Юун дээр Америкийн хувьд ингээд гараад яваад байна. Тэгэнгүүт энийг ерөнхийдөө бол бодлогынхаа хүүг одоо нэлээд дээшлүүлж ийж энэ инфляцийн түвшинг доош нь дарах хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь өчигдөр болохоор өмнөх саруудад ингэжсэн бид нар бодлогынхаа хүүг ер нь өсгөн шүү одоо ингээд өсгөн шүү гэдгээ зарлж явж ирсэн. Өчигдөр 11 сард хийн гэжсэн. Өчигдөр болохоор ингээд багаар нь үлдээчихэж байгаа байхгүй. Тэгэнгүүт эн чинь өөрөө яг одоо урд нь үргэлжилжсэн процесс үргэлжлээд явах болчиход байна л да. Тэгэхээр хүмүүс одоо илүү сток маркет руу илүү орох нь байна, крипто маркет руу илүү орох нь байна. Алтны арилжаанаас магадгүй жоохон зутаах хандлагатай болж байна те. Алт ямар шинж чанартай байдгүй гэхээр ерөнхийдөө хүмүүс байдал жоохон эвгүй болоод ирэхийн цагт буюу алтыг одоо нэг жоохон тийм юутай байна гэж үздэг. Айгу одоо би ч гэсэн яг тэгэж штэ те. Би одоо ингээд стокод мөнгө хийж ийсэн за нэг байдал жоохон эвгүй болоод ирэх юм бол арай нэг баталгаатай хөрөнгө оруулалт хийдаач гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар ингээд хүмүүс чинь ингээд шилжээд мөнгөний урсгал гэдэг юм чинь ингээд шилжээд тойроод явж байгаа юм процесс яаж байгаа шүү дээ те. Тэгэнгүүт нөгөө бодлогын хүүгээ багаар нь орчихгонгод хүмүүс дахиад үргэлжлүүлээд зээлээд байна гэсэн үг. За үргэлжлүүлээд зээлээд байхаар тэнцээ юу хийх гэхээр нөгөө нэг зах зээл дээр явж байгаа одоо гүйлгэнүүд чинь улам олон болоод ингэх тусмаа инфляци нэмэгдэн те. Инфляци нэмэгдэн. Тэгэнгүүт инфляци нэмэгдээд ингэхээр яах юм гэхээр тэр чинь өөрөө иргэд нөгөө нэг төв банкн дээр асуудал болж ирдэг. Долларын индекс одоо ер нь бол одоо доллар хүчгүүдэх одоо аюултай байхгүй тий. Тэгэхээр доллар хүчгүүдэх юм бол Америк эдийн засаг яах вэ гэхээр угаасаа одоо өрсөлдөгч нароос одоо доошоо болох гээд ингээд ийм ойлголт болно шүү дээ. Тэгэхээр ингээд уг нь бол энийг дээш нь доош нь хөдөлгөөд ингээд айгүй сайн барьж идэг циклд нь оруулаад явж идэг ойлголт байсан чинь ингээд ковидоос болоод ерөөсөө тэрийг асар удаан айгүй доор одоо барьцсан. Тэнгүүд зээл хүмүүс зээл айгүй хийгээд ерөнхийдөө юмны үн айгүй өсөд байгаа гэж ойлгож байна. Ер нь бол Америкт байгаа хүмүүс хэлээлээ л да. Манай гişүүд ч гэсэн бас яриад л ингээ урд нь $100 авдаг байсан хүнс чинь баг энэ чинь 150 60 руу ороод байна. Тэгэхээр нилээн бас бид нар ч гэсэн амьдрал дээр айгүй мэддээд эхэлж ингээд тэгээд аахгүй. Тэнгүүд одоо үйл хөдлөлийн хөрөнгө үйл хөдлөх одоо чинь машины одоо үнэ бол айгүй өндөр байна гэдэг юм л да. Тэгэхээр энийг ер нь яаж буулгадгийг гэхээр заавал нөгөө төв банкны оролцоотойгоор юуг бодлогын бүгд ер нь нэлээд дээшлүүлж ийж л буулгана гэсэн үг. Тэгэхээр нөгөө үрийн дарамт одоо хүмүүст үүсчээд байгаа шүү дээ. Яг одоо ингээ бах хүүтэй байнгут тэр ерөөсөө дарамт биш. Миний олж байгаа энэ орлогоос ерөөсөө гайгүй нэг багцын хэсгээрээ тэрийг ковлж чадаад байгаа тий. Тэгэнгүүт үрийн дарамт их болоод хүү өндөр болоод ингээд ирэхийн цагт хүмүүс нөгөө нэг олж байгаа юм ингээ баланс алдагдаад идэм байх л та. Тэгээ олж байгаагаас бараг илүү ингээ хүнд төлөхөд өрөнд төлөх болчоод идэв. Тэр үед яг нөгөө юу болохоор ингээ доошдог цикл нь эхэлдэг байгаа байхгүй юу? Яг энэ байдал. Тэгэнгүүт ингээд мөнгө одоо хэвлж тараах ч юм уу те стимулус чек өгөх гэдэг байдлаар ингээд хүчээр ингээд яагаад байна л да зохицуулаад байна.
Тэгэхээр яг хөө зүгээр миний хувьд бол жоохон хатаахал байгаа. Тэр манай улс яг ингэж хийж чаддаг бол өстой үнэхээр мундаг юм аа гэж бодож байгаа байхгүй. Тэр нэг Улаанбаатар нэг хүн ороод загнуулаадсэн шүү дээ. Та харсан бол мөнгө хөвлөл тараач штэ байшин барьж штэ гэх. Тэр яг хөө нэг бодлоороо бодлуулаа буруу зүйл биш. Тэрийг болон зохион байгуулалттайгаар олон удаагийн биш тий олон удаагийн зүйл биш. Тэрийг яг өрийн дарамтыг л одоо тийм их болохгүй үднэс хийх юм бол айгүй боломжийн тэгж хийсээр ч ирсэн юм шиг байгаа юм л та. Тэгэхээр иймэрхүү харьцаанууд юу юм байж идэг. Тэгэхээр бидний хувьд бас нөгөө харилцаанд ороход тэр мэдээ юмнуудыг ингээд сонсох нь айгүй чухал байдаг. Тэгэхээр нөгөө нэг сар болгоны эхний 7 хоногийн 3 дахьд гарч байгаа. 3 дахьд нь болохоор EDP-ийн гараад 5 дахьд нь болохоор non farm гарч байгаа. Тэгэхээр EDP-ийн нөхцөл тэрийг нөгөө нэг ажилтгуудлын төвшнийг яг илэрхийлж идэг нөгөө автоматар гаргаж идэг тоон гэсэн үг. Одоо энэ 5 дахьд яг жинкнэрээ гарна. Тэгэхээр ер нь одоо нөгөө нэг AI-аар одоо тэр чинь нөгөө нэг олцоод нь штэ төрүүлээд за нэг иймэрхүү байдалтай гарах юм шиг байна шүү гэд 5 дахьны хөвгөдөө заарлаа гэсэн. Тэгэд ийм 7 хоногт бид нэр арилжаанд орохдоо айгу ялангуяа тэр саний хиний шижрээгийн хэлдэг шижрээтэй юу хэлдгээр нөгөө нэг тэр ETF-ийн одоо тийм арилжаандаас ер нь бол жоохон татгалзах хэрэгтэй. Тэр үстэй яаж савж ирэх юм. Тий, одоо яг 5 дахь өдрөөсөө аргагүй болох гэж тий non-farm report зарж ирсэн. Саяны мэдээ айгуу тийм ингийн үгээр айгуу ойлгомжтой тайлбарласан дээр шиг боллоо тий. Stock market өөрөө яг forex гэсэн гэдэг утгаар айгуу яг юун дээр яж cruise дээр ярьж ирлээ. Stock дээр болохоор тий алтол нөгөө нэг одоо gilt bonds gilt ч нэг backed government bond гэхгүй юу. Тэгээд юу gilt айгуух бас нөгөө нэг инвест хийдэг government-аас гаргаж өгсөн bond болохоор одоо 10 years treasury bond гэж ярьдаг. Тэрэн дээр айгуу харагддаг гэхгүй юу. Яг тэгэхээр яаж юм бэ гэхээр бас л нөгөө нэг хөрөнгө оруулагчид stock market-ыг болохоор inflation хүрээхээр угаасаа stock ч нөгөө компаниудыг represent хийж байгаа шүү дээ. Тэгээд нэг эвсгэлтэй болоод ирлээ гээд gilt буюу нэг treasury bond руу хөрөнгө оруулалт хийдэг байхгүй юу. Тэр нь яаж байгаа гэхээр хөрөнгө оруулагчид safe space хааж идэг гэсэн үг байхгүй юу. Тэгээд ирэхээр том хөрөнгө оруулагчид тэгээд ирэхээр бид нар шиг individual хүмүүс ч гэсэндээ бас нөгөө safe space хайх байхгүй юу. Тэгээд амар нөгөө нэг болгоомжлоод одоо саний хэлгээр ETF ч юм уу. Гэхдээ ETF option авч бол ETF тийм ээ. Хэрвээ зүгээр stock одоо авдаг урт хугацаараа авсан зүйлтэй байгаа бол ETF руу хөрвүүлсэн. Энэ дээр энэ чинь vice versa ахгүй юу? Өөр одоо энгийн жишээлбэл тий Charles Schwab-ийн ч юм уу одоо янз янзын тийм үү ETF-үүд байдаг. Тэд нар яг янз бүрийн market news гарахаар олон нэг юм pooled investment болохоор юу багтай тий айгуу олон төрлийн pool хийчихээр эрсдэл айгуу бат болчихдог байхгүй юу? Ойлгож чинь нэг тал нь угаасаа мэдээнээс болоод ундаг, нөгөө талаас нь болохоор тодорхой хэмжээний одоо performance-тай industry баг штэ. Тэд нар чинь нөгөөдгийгөө нөхдөг байхгүй юу? Тэгээд янз бүрийн тиймэрхүү safe ETF-уудад зүгээр хөрөнгө оруулалтыг option авч байгаа тохиолдолд бол одоо чих client руу амирс энэ дээр гарч ирэх. Тэгээ энэ талаар яг одоо инх боломжтой би зүгээр яг өөрөөс ч бас хүсэл тавьчвал ингээд яг одоо эдийн засгийг яг яаж яваад байгаа хүмүүсийн одоо сонирхол энэ хооронд яг яаж явдیں۔ Тий яг одоо жишээ нь яг саяны таны хэлсний тайлбарсан ер нь мөн л дөө. Тэгэхээр энэ талаар бид нарт айгүйх мэдээлэл айгүй дутмаг байгаад байдаг. Ялангуяа монгол хэлээр бол бүр ийм мэдээлэл баг хаач байх болчиход байдаг л та. Тэгэхээр энэ талаар бас ингээд хүмүүс сонсвол бас иймэрхүү байдлаар явагдаад байдсан байх шүү гэдэг юм олж харах ер нь шаардлагатай байхгүй бидний яг арилжаанд бол. Тэгэхээр би танд хүсэл тавихад бол нэг сайхан гоё мэргэжлийн хүний үднээс тайлбарлаж өгөөч нэг цаг зав гаргаж агаад тийм л тань боломжтой болоо. Харж байгаа. Тэгээд яг нэг удаа ярьж болно. Айгуу завгүй. Айгуу завгүй байдیں۔ Зөв. Тэгвэл ер нь бол танаас тэрийг хүлээх юм байна. Надад өөрт бас айгуу одоо юу байгаа гэдэг вэ? Энэ талаар сайн судалж мэдгүй яг мэргэжлийн үднээс тайлбарлах мэдгүй ерөнхийдөө ингээд олон жил зүгээр ингээд харж байгаа учраас ялангуяа forex дээр байхлаар ингээд бидний савлгаан дээр их ордог учраас зайлшгүй нэг ингээд хараад явдаг байсан. Тэнгүүтээ stock market дээр ороод ирэнгүүт ч гэсэн бас яг энэ байдал чинь айгүй
том нөлөөлөлтөй болчиход байгаа байхгүй. Тэгэнгүүт яг за энэ мэдээтэй том мэдээтэй үеүүд дээр бид нар бол нэг иймэрхүү байдлаар юмнуудыг хүлээж исэн дээр юм байна. Заавал энэ чинь position нээх гээл халбгүй шүү дээ тий. Риск үед бол бид нар болчихвол хэрэгтэй байхгүй юу гэнэ бол. Тэгэхээр энийг сайн тайлбарлуулж аваад яг монгол хэлээрээ иймэрхүү байдлаар явдсан шүү гэдэг юм бол айгүй хэрэгтэй мэдээлэл болох. Тий ялангуяа одоо би одоо яг үндэ саяхнаас л ингээд монгол юм community-д байдаг гэдгийг мэдж авлаа л да. Өмнө нь бол ерөөсөө юм монгол хүмүүстэй нийлээд торцоод маркетинг зохицол ярьдаггүй байлаа ш. Саяхнаас л тийм болж өглөө. Тэгээд яг ийм болоод ирэнгуут нөө зарим монгол хүмүүс чинь англи хэлгүй мэдээ уншихгүй хүмүүс байгаа штэ. Тэгэнгүүт бас яалтчгүй хэрэг болт юм байлаа гэдгийг саяхан нэг хулан бас яг одоо Wall Street ажилладаг штэ. Болон гээд бас нэг сонсчихсан нэлээд олон тэрийг би нэг юун дээр сонсчихсан юм юм ярьж байгааг нь өөрөө яг жинхэнэ сонсчихсан Clubhouse дээр тэгээд ойлгосахгүй монголчууд нэг мэдээлэл зүйтэй юм байна. Ерөөсөө тэгж нэг юу яадаг юм байна. Өдөр тутмын иймэрхүү маркетинг мэдээллүүд энийг аваад идэх юм байна. Тэр нь ямар сонирхолтой юм байна гэж бодсон. Биднээс ч хаваас мэдээлэл ойрхон байдаг болохоор энгийн байхгүй юм мэдээлэл өдөр болгон авах зүгээр нөө өдөр тутмын хийдэг ажлын нэг гэхгүй юу. Тийм ер нь бол тэгдэм байлээ. Тэгээд бас нэг юм байна те. Өнгөрсөн жил ялангуяа 3 сарын үед бүгдээрээ анзаарсан байлгүй дээ. Айгүй хэмжээгээр өнгөрсөн жилийн энэ жилийн 3 сар айгүй хэмжээр стокууд айгүй амар унаад яг ингээд нөө fundamental analysis хийгээд чи чарта хараад нэг юг худалдаа. За жишээл миний жишээнэр бол одоо би AI гэдэг одоо компани байгаа шүү дээ. Тэр уул нь performance-тай үнэн лаг компанис гоё. Яг тэр үед болохоор ойролцоогоор $120-т инвест хийчихсэн. Би long term давыг хараад ижсэн гэсэн чи одоо $50-т тийм трейд хийж шүү дээ. Хичнээн чартыг уншаад компани лаг байлаж гэсэндээ маркет явахгүй бол одоо ингээд маркет том пикчерээр л явахгүй бол ямар сайн компани байсан ч унах байхгүй юу. Tesla чинь өнгөрсөн жилийн яг үдээд 800-900 өрөжсэн тийм хамгийн дээдлтэй сая 5 сард яасан бүр 500 орсон шүү дээ. Мэтлэнгээр маркета сайн ингээд ямар ч сайн компани байсан маркет явахгүй бол ундаг байхгүй юу. Тийм болохоор бас хамгийн түрүүнд хүмүүс маркет аягүй сайн маркетинг мэдээ сайн харж авахгүй бол болдгоо яг тэр нөө инвесторууд чинь нэгт маркетаар харж ир тийм мэдээнүүдийг одоо ялангуяа институционал компаниуд гэдэг байхгүй юу том ийм нөгөө нэг мэдээ өдөр болгон харж тэр мэдээн дээр тулгуурлаж хийж инвест хийдэг байхгүй юу. Яг тэр хүмүүс чинь тэр мэдээнээс төрүүлээд мэдээ авцсан байгаа байхгүй юу. Тийм мэдээ гаргахаас ерөөдөө юу хийхээ мэдчихэдэг байхгүй юу хөвчлэн. Тийм бид нар яг тодорхой хэмжээнд амар хэрэгтэй байгаа. Ингээл ерөнхийдөө маркетинг байдлыг бол ингээд цуглаж ингэж ярьж явах хэрэгтэй аюу хэрэгтэй юм лээ. Би бас яг ингээд харангууд бид нар чи ямар амар мэдээлэл муутай юм байл гэж харж байгаа юм чи. Тэр ингээд яг явж байгаа хүмүүс яг ингээд цаг заваараа яг нэг өдөрт нэг урт байх амар шаардлагагүй шүү дээ. Тэр ингээд нуршаад ах шаардлагагүй. За нэг юм болоод байна. Ингээд байна. Байдал ингэсэн те одоо мэдээнүүд ингэж гарсан учраас иймэрхүү хандлага байгаа шүү гэдгийг хэдүүлээ ярилцаад ингээ ойлгоод тэрний дотроо арилж байгаа харин багтаах юм бол илүү супер болох хаа бид нар ярилж байгаа. Ялангуяа монголчууд бас л нэг би сая та нарыг өөр ярьж байгаа шүү сонсон юм л та. Broker Монгол болохгүй ингээд тэгжсэн шүү дээ. Одоо broker болохгүй. Яг манай монголчууд одоо олон Монголоос инвестор байгаа болол юу яаж болдог штуулна. Холбогдож болдог хгүй ингээд манайх ингэмээр байна тий. Ийм системээр ийм broker танаг broker компаниг Монголд ашигласмаар байна ч юм уу гэж холбогдож болдیں۔ Аха. Тийм ингээд чинь цааш одоо хөтлөж авч байгаа штэ. Ер нь хөдлөөд авсан байхгүй юу? Аха. Тэгээд та нар тэгээд хэрвээ яг яриад нөгөө нэг цаашаа холбогдоод үзвэл бас зүгээр л ах угаасаа та нар өөрсдөө амар том community монголчууд аягүй байдаг гэсэн шүү дээ. Ингээд Монгол амьдарч байгаа хүмүүс аягүй байдаг гэсэн. Тэгээд өөрсдөө тэгээд хэлээд үз гомдлын мөр гэж болохгүй байсан ч гэсэндээ тэгээд хэлээд үзвэл бол зүгээр л ах гэж би бодлоо. Яа тэр нөгөө авчаа гэсэн. Би ер нь бол нэрээгээ байгуулад мэдээ тавьчихсан шүү дээ. Нөгөө нэг бодлоод авах гад тий. Нэлээд их бас юм юмуд нэлээд их явсан шүү.
offer өгцөн байсан. Одоо олдын баг sign маань хийцэн сайхан мэдэн гарсан байх шиг байсан. Саяны гэж би нэг гоё шүүрээд авчмаар л ер нь санагдлаа. Одоо яг ингээд манай Монголын Discord группүүд байна шүү дээ. Одоо чинь Montraders байна. За манайх байж болж байна. За Архимегийнх дээр ч гэсэн зөндөө арилжаанд Монголоос арилжаанд ороод явж байгаа хүмүүс байгаа. Тэнгүүд биднэрт ингээд дэлхийд гоё ингээд яваад хахад ингээд боломж нь хүртэл ингээд олдохгүй болох нэг тийм жоохон нэг тийм айгүй би скил айгүй дундаарээс авахгүй тэр нүдэнд арайчтай бас ингээд таах тэгээд ингээд олон хүмүүсийг одоо ямар байдлаар чи нэг цуглуулж байгаа олон ийм Discord хүмүүстэй шүү бид нар ийм community-нүүд байдаг шүү Монголд. Тэгэхээр ингээд Монголд энэ замын нээж өгөөч гэдэг тэдүүний одоо гарын үсэг цуглуулсан цаашаа энэ зүгээр. Тиймэрхүү нэг юугаар хандуул ингээд энэ олон community-нүүд ингээд хүсэлт тавьж ийна гэх юм бол айгүй зүгээр юм байна тий. Тийм шүү. Тэгээд бас уул нь бол манай Монголд гайгүй нэг тийм юу лээ IT-аар ч юм ажиллах хүмүүсээ брокер нэхэнд бол их хэцүү байдаггүй юм шиг байна. Нэг хэсэг штэ. Тэгээ нэлийн дээр дээрчсэн баг юм нэг нэг бас нэлийн forex гэдэг сахам coin дээр хэлдэг зүйлүүд штэ мөгчм билүү те. Тэр чинь брокер хийн гэдэг юу нэг яриа өгсөн байсан юм аа. Хиний ярианд эдрийн подкастн дээр ярьж байхдаа нэг тийм ярьчихсан байхгүй. Тэр бол амар good idea санагдсан. Болвол тэр бол зүгээр юм байна шүү. Тий, ингэж хийгдээд юм л яг зөвхөн Монголд юунууд байна л да. Одоо чинь энэ голлон капитал ч юм уу, Apex ч юм уу те энэ компани болохоор юу хийд юм бэлээ. Одоо интерактивийн охин компани болоод тэнгуут ингээд хүмүүсийн тэр төлж байгаа фи бүрстэй аюу өндөр болчиход байна. Яг тэр болохоор үнэхээр баг арилжаанаас илүү баг төлөх шаардлагатай болоод ингээд яваад идэг. Тэгэнгүүт тэр байдал угаасаа л биднэрт нэг заавал ингэж голын ингээд 100-аар дамжих сонирхол байхгүй байхгүй. Нөгөө Lemon Press дээр нэг юу гарсан байсан яг хаана ямар одоо финүүд төлдөг талаар. Тэр бол бүрс аюу өндөр гарахаар л юм лээ. Тэгэнгүүт зүгээр хүмүүс зүгээр шууд өөрөөхөөрөө хандаал ингээд Монгол одоо өөрийнхөө иргэний үнэлэхээр гол нь тэр нөгөө нэг явуулах материалууд нь бүрэн байгаад ингээд явуулчих юм бол нэгчдэг бол одоо TD Ameritrade чиг ингээд ийм мундаг одоо платформ ерөнхийдөө цөөхөн шүү дээ тий. Тэгэхээр ингээд шууд бид нар л өөрсдөө нээтгэл баймаар миний хүсэл бол заавал голоор нэг юмар дамжихгүйгээр тэгээд хиний мөнгөчнгийн брокерыг яг хүлээн гээл одоо тэгэл олон жил авахтлаа. Тиймэрхүү өөр ажилдаа явах шүү дээ. Тий. Бас нэг Webull ч ихтэйс гаралтай яг бол TD Ameritrade бүр сайн гэвэл Webull аягүй сайн шүү дээ. Одоо техникийн сайнлаас энэ боломжтой байдаг. Webull хэвчээс Webull-тэй холбогдоод яг Монголыг нэмүүлэе гэж болдог. Мэдгүй ямар ч гэсэн зүгээр тэгж холбогдоод үзэхэд бол зүгээр санагдчих байна. Чи сэтгэл санаа юун төлөө community явж байгаа л энд нэг хүчээ нэгтгэхэд дуулга нэгтгэхэд нэг залуучуудаа өөрсдийнхөө төлөө хэрэгтэй юмнуудыг дор нь хариуцаад хийгээд явах хэрэгтэй шүү дээ. Тэгээд энэ арилжаа их болчдөг. Одоо олон залуучууд олон хүмүүс арилжаа хийдэг болсон. Энд дээр нэг анхаарлаа хандуулаад шууд хөдөлмөр юм байна да. Цаг алдахгүйгээр. Харин чи уусан нэг нь талгаалаа. Тэгээд тэгвэл нээж байгаа. Ер нь бол яг ингээд зохион байгуулалтын ажил болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо юу гэдэг нь community-нуудтайгаа ороод ярилцаад за танаад хичнээн хүн байна. Хэдэн хүн одоо яг арилжаанд орох сонирхолтой байдгүй те. Тэгэл эн чинь тоо гараад явчих штэ. Тэнгүүт Монголоос нэг одоо 4-5 ийм одоо тэдэн мянган хүмүүс ингээ оролцох боломжтой байдаг боловч ингээд бид нар иймэрхүү байдлуудаас ингээд яг гоё арилжаанд сайн оролцож чадахгүй байгаа учраас ингээд танаа аль биесээр ингээд зөвшөөрөх боломж байдгүй гэдэг байдлаар ингээд ханахад бол нэг амар боломжгүй яад юм бол тоо дүндгүй. Надад бол гайгүй санагдчих. Ер нь зохион байгуулад хийх ёстой л ажил юм байна. Наач юм бол. Юугүй гэвэл тэгээд үзээд алхахад амар алдах юм байхгүй юм шиг санагдаа юмнаас. Жохон хэцүү юм нэг манай Монголд агүй манайх ч өөрөө ядж чадал олон улсын хамгийн нэг investor safe place биш гоё одоо investor-д ээлтэй газар ерөөсөө биш гоё. Тийм болохоор эргэлзээд байдгийн тэгээд сайхнаас одоо энэ 2021 оноос эхлээд investor-д одоо гадны investor-д Монголыг явуулсан шалж хэлж байгаа. Тэгээ эмхүү broker account гэдэг нэх ч юм уу те ялангуяа гадны янз бүрийн тиймэрхүү одоо financial компаниуд Монголд
1-2-оор орж ирэх бол зүгээр юм шиг санагдсан. Манайхан ч гэсэн өөрсдийнхөө хувьцаанд гадаадд гаргахад бас нэг алхам төгөх байх гэж би бодож байна. Тийм манай Монголын уул нь бол одоо хараад хахад одоо хувьцаа бонд манай Монгол бонд гэж аюу сейф шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалт шатлаж авч махад тийм болохоор иймэрхүү компаниуд одоо дөнгөж жижигхэн ийм улсуудыг анхлаад сонирхож бол магадгүй л байх ашиг болохгүй ч гэсэндээ нөө анх удаа ээж мэд ч өөр амир opportunity гэдэг шүү дээ. Тийм болохоор maybe тийм TGMR зэрэг яаж магадгүй л байх. Яа энэ ер нь хийх хэрэгтэй юм байна. Тийм. Ер нь уриална. Уриална жоохон манай Монголын хөрөнгөний бэрхшээлтэй сая болдог шүү дээ. Тэгээд яад тийм би. Уулнуудаа cold countries hot market болоод байгаа биш үү? Хөрөнгөний бэрхш манаа зүйлүүдээ хэдэлтэй албаас энэ ийм community ийм группүүд шаардлага тавьж ин хөрөнгөний бэрхшээс ч гэсэн ойлгох юм бас албаас шахалт үзүүлж байгаад ийм хүмүүс нэр commission fee багтаа хамгийн боломжтой айтам TGMR-ийн өдрийн эзчгэх юм уу тийм брокерийг бол Монголд даруйхан л чөлөөтэй ашиглах талаас нь болохоос нь болохгүй хүртэл хөдөл үзэх хэрэгтэй юм байна. Тийм ээ. Нэг талаас аюу багшлах сонсогдсон шүү дээ. Монголчууд ялангуяа одоо private investor Монголыг сонирхдаг байхгүй юу? Тэрийгч би өөрөө сонсон л да би яг нэг тиймэрхүү юмнууд дээр яг actual client to client яриад үзээгүй. Тэгээд Монголын сонирхдаг тийм investor дуусна айгүйх байт юм байлээ тийм private одоо их хэмжээний магадгүй гүр барилга юу гэдэг тийм өндөр хөрөнгө оруулалт сонирхолтой хүмүүсийг бас байдаг юм билээ. Яг нь манайх нөгөө нэг манайх ийм л гоё дуу айгүй өндөртэй зөрөөд нөгөө нэг зэлхийгүй өндөр байгаад нөгөө хэмжээ хүндрэг өндөр өдөө шүү дээ манайх чаа. Тийм тэгээд дээрэс нь манайх нөгөө татвар айгүй байгаа авч мэддэг. Тэгэхээр батны investor гэдэг аюус. Бидний орноход бол хамаагүй өндөр л дөө. Тийм яг эргүүлэх маржин айгүй өндөртэй байдаг болохоор ялангуяа манай бондод айгүй ашигтай байдаг юм шиг. За тэр нэг шийдэх асуудал байна. Дараагийн нэг асуудал нэгэн одоо нөгөө техникаа шинжилгээ дагсан манай багшаарч ирсэн юм чи одоо энэ манай энэ бүсгүүчүүд одоо санал болго хойрын үед харж байгаа нөгөө хувьцаа юу вэ энэ техник шинжилгээ боломжгүй ингэж хийдий та саруулаад нэг яачих амжуул тэгээд бас нэг яриулч юм санагдаад байгаа. Төрөвчийн одоо 2 сарын өмнө ороход ч одоо нэг оюутлогын хувьцааг ингээд урт хугацаанд авал зүгээрээс санал болгосон. Тэр дор саналыг чинь харж үзэл авсан ба. Тэрчил байгаа. Аха. Оюутлогын хувьд болохоор би нэг 11 гэдэг үнийг л ерөнхийдөө аягүй сонирхоодсон баггүй. Тэр тухайн үед болохоор 13 орчимтай явж ирсэн удаа баг тий. Нэг доошоо орж ирсэн. Дээшлсэн. Тэгэнгүүт за би дэлгэцээ шеэрлчи. За. За оюутлогоо дээр нэг юм байгаа. Яг би тухайн үед ч гэсэн бас яг хэлжсэн ийм одоо сонирхол яваад байгаа шүү гэдэг. Одоо бид нар нэг энэ тренд гэдэг ойлголтыг ерөөсөө авч үзэхгүйгээр арилжаанд орох юм бол ер нь жоохон эвгүй байдал үүснэ биднэрт. Яагаад гэхлээр эн чинь угаасаа л нэг яг төрөний хийлдэг нөгөө арилжаачдын одоо хамтлага ямар байгаагаас шалтгаалнаа хичнээн сайн гараад ч бас нэмэргүй байдгаа гэдэг нэг түрүүнд хэдлээ ярилцсан шүү дээ тий. Яг энэ байдал чинь оюутлогоо дээр биднэрт харагдаж байгаа байхгүй энэ доошоо явж байгаа тренд буюу яг энэ стейплер доошоо уналт бол энэ 2015 оны 5 сараас хойш ингээд доошоо ер нь сонирхолтой хөдөлгөөнүүд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ дээр трендийг одоо тийм цүрсэн арилжааг ямар үед хийх вэ гэхээр бид нар угаасаа л нэг ганц нэгэн яг үндсэн суур онол мэднэ тий. Довын онол одоо эвдлэх ч юм уу одоо тэр байдал дээр бид нар юу хийх хэрэгтэй болчих чинь л да. Шинжилгээгээ хийж агаад харах хэрэгтэйсэн. Би бол яг энэ 11 орчим цэгээс бол дээшээ гарах сонирхол илүү өндөр байсан гэсэн. Миний хардаг яг нэг хит хитэн аргачлал байдгийн нэг нь болохоор энэ supply demand-ийн аргачлал
байхгүй. Тэр нь болохоор юу юм гэхээр яг нөгөө эрс нийлүүлэлт ямар байна. Тэгмүүтээ бид нар нэг ийм шугам зурж татаад байдаг болоод нэг ийм зоон бүсүүд байгаа шүү. Энэ бүс чинь өөрөө гол нь хүмүүсийн яг одоо сонирхлын бүс болж чадаад байдаг. Тэгэхээр тэрийг яаж олдог вэ гэдэг талаар би тальт юу хий та хэд нэг өөрийнхөө аргачлалаа сонирхол гэх юм уу. За supply demand-ийн техник аргачлал яадаг вэ гэхээр маш өндөр хөдөлгөөний өмнөх одоо indecision буюу одоо шийдвэргүй хөдөлгөөнийг л ер нь барьж авдаг гэсэн. Бидний харж байгаа цагаар ерөөсөө хөдөлгөөн үн өөрөө баг өөрийнхөө баг нэгдсэн хаагдсан үн дээрээ тэгээд дээшээ доошоо савлгаа байгаа энэ үед л гэсэн үг шүү дээ тий. Хөвчлээ ер нь бол дөөшөө гардаг. Тэгэхээр одоо яг энэ зураглал дээр бол надад нэг энд нэг юм одоо би энэ цагаан болгосон байгаа тий. Энэ 50% body candle гэдэг ийм индикатор ашиглачаад байна л да энэ дээр. Тэнгүүд надад бол энд нэг ийм сонирхлын зэг харагдаж байгаа байхгүй хүмүүс энчээ зарсаар агаад орж ирээд энчээ одоо викер гэдэг чинь 1 2 3 4 ингээ бараг сар хагас одоо юу хийсэн гэсэн. Одоо энэ уналт чинь яг энэ унжаага уналт чинь өөрөө яг зүг байсан уу гэдэг дээр ингээд юу хийж байгаа гэсэн. Одоо олуулаа нийлээд бодоод байна л гэсэн үг л дээ. Яг энэ уналт мөн үү хитрхи хямдхан болсон уу эсвэл үнэн үнтэй хэвээрээ байна уу гэдгийг эдгээр харуулад байна гэсэн. Тэгээд дараагийн энэ том уналтууд ороод ирж байгаа гэдэг чинь нийлээд унах сонирхол өндөртэй байна гэдгийг илэрхийлээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт би бол энэ дээр бол юуг харж исэн. Ерөнхийдөө яг тухайн үеийн явж байгаа ханш бол нэг энэ дээр нэг ийм сонирхлын цэг байна. За гэх мэтчлэн ингээд дараагийн одоо юунууд гэх юм бол за энд нэг ийм одоо өндөр өсөлтийн өмнөх одоо бас юу байгаа байхгүй. Одоо эн чинь ингэж унж орж ирчингүүтээ айгүй олон 7 хоног бас ингээд хүмүүсийн дээр хөдөлгөөн хийхгүй энэ үнэн өөрөө хитрхи хямдхан юм биш үү гэдэг дээр санал нийлээд. Тийм. Одоо яг нөгөө юугаараа ярих юм бол accumulation хэсэг гэдэг л дээ. Яг энэ том хөдөлгөөн хийгээд accumulation хийгээд эсвэл distribution хийгүү гэдгээ ингээд хүлээж байгаа дараагийн хөдөлгөөнүүдийг хийгээд юм гэсэн. Тэгэхээр эдгээр ч өөр айгүй том илэрхийлэмжүүд болоод байдаг. Энэ одоо лав байна те жишээ нь. Тэгэхээр энэ цэгүүд дээр гол нь яаж орж ирэх вэ? Хідэн одоо жижиг цаг дээр энэ дээр хідэн удаа одоо тооч хийж юм. Тэгээ price action гэдэг зүйл нь өөрөө энэ дээр дээрээ байна уу, доороо байна уу? Тэгээ сонирхол нь өөрөө альталтаа байна гэдэг байдлаар ерөнхийдөө одоо юугаа хийдэг гэсэн үг. Шинжилгээгээ хийдэг тийм аргачлал гэсэн үг л дээ. Тэгэхээр нэг амар олон тийм хүмүүсийн ашигладаг аргууд бас биш. Тэгээ бид нар нэг юм өндөр өсөлт, өндөр уналтын одоо өмнөх байдлуудыг аягүй сайн ажиглаад явж явах нь зүгээр бидэрт илүү их мэдээлэлтэй гэсэн. Тэгэхээр би тэр нэг 11 гэдээсэн цэгийг бол энэ дээр авчихсан. Тэгээд сая нөгөө оюутлогын хамаг юм айгүй муу гараал ингээд нэгэн доош нь орж ирж юм л да. Тэгээд энэ хөдөлгөөн болвол доошоо орж иж байгаа хөдөлгөөн бол би үргэлжилсэн амар доошоо явна гэдэг нэг урт хугацаанд болно. Миний хувийн одоо шинжилгээний юм дээр шүү. За доошлоо гэхэд энэ дээр 7-9 орчим дээр хэрвээ энэс цаашаа явах юм бол олон энэ тренд ч өөрөө үргэлжлээд ингээд яваад байхгүй. Тэгэхээр бид нар энэ дээр бол амар нэлээд одоо юу гэдэг энэ хавьд орцсон байх юм бол жоохон эвгүй байдал үүснэ. Тэгэхээр одоо ковидын онд эн чинь ингэж орж ирсэн. Энэ дээр орж ирсэн те. Ковидын болохоор ноётлоо дээр. Ковидын онд одоо бүхэл компаниуд нэлээд одоо хүмүүс мөнгө татаж авлаа шүү дээ. Тэнгүүд эргээд тэр байдал чинь сэргээд зүгээр болоод энгийн болоод ингээд орж ирэхэд бол тэрийг нөхөх боломж айгүй өндөр ихгүй те. Одоо бид нар харж байгаа шүү дээ. Ингээд яг үйл ажиллагаа нь сайн яваад байгаа ч гэдэг юм уу. Инфо компаниуд дээр бол аль дээр ингээд нөхөө гараад тэрийг бүрст орхиод яваад өгсөн те. SPY дээр л жишээ нь баг тэрнээс ч хойш хичнээн өссөн бай баг. Тэгэнгүүт яг ийм байдлаар харах юм бол нэгэн хямдхан болж орж ирсэн гэдэг дээр бол би санал нэгтэй байгаа. Мэдээж энэ 2 3 дээр барьж авна гэдэг бол үнэхээр хэцүү асуудал. Тухайн үед ч гэсэн яг энийг бол хараад дагаад явж байгаагүй болохоор ингээд барьж авах одоо боломж нь жоох аюулгүй. Тэгэхээр надад бол энэ хавь руу correction хөдөлгөөн хийгээд энэ одоо уналтын channel-ыг ер нь эвдэлж дэшээ гарах одоо тийм боломж бол маш өндөр гэж үзэж байгаа байхгүй. Тэгээд яг хөө зүгээр мэдээ талаасаа fundamental талаасаа жоохон сая одоо энэ засгийн газартаа нэг юм асуудлууд үүсээд тэнцэнээсээ цаанаас санал тавиад манайх жоохон гидээгээд байх шиг байна л да. Одоо наадах зөвлөлийн зөвшөөрөхөд хэцүү байна гэдэг. Тэгэнгүүт
тэр байдал ерөөсөө дууслаа болвол энэ нэг бүхний одоо уурхайн ашиглалт одоо яг ингээд үндсэн одоо бүрнээрээ хэрэгжээд цаашдаа явна гэж үзэх юм бол энэ дээр сонирхол асар их орж ирнэ. TRQ ч бас ч гэж тийм юу компани биш. Одоо юу гэдэг хүмүүсийн нэг сонирхохгүй нэг тийм жижигхэн компани бол биш байхгүй. Тэгэхээр бид нар бол энэ хавь руу ер нь надад бол тогтох боломжтой. Миний харж байгаагаар энэ вик одоо нэг викээр харж байгаа энэ бол зүгээр нэг юм зүү болоод л бараг үлдэх. Удаа гэсэн санаатай байгаа да. Би энэ дээр л ер нь бол хүлээж байгаа. Тэгээд энэ 7 хоногт дуусгал боيو зөвхөн одоо маргааш байна л да. Тэгэхээр энэ нэг доошогоо орж ирэхгүйгээр нэг эргээд маргааш нэг жоохон дээшээ татчихиж сонирхол өөрөө ингэж гарч ирэх боломжтой болно. Хэрвээ ингэж задлж гарч ирэх юм бол айгүй зүгээр болно бид нарт. Ингэж гарч ирээд дээшээ хөдөлгөөний ингээд бид нэлээд том цагаар хараад байгаа шүү. За тэгэхээр нэлээд урт хугацааны хөрөнгө оруулалт яриад байгаа гэсэн үг. За энэ хэв дээр ч юм уу тогтоод ингэж гарч ирэх юм бол өмнөх хаяг зайлшгүй эвдлэх хэрэгтэй. Энэ хоёр. Тэгэхээр бид нар хаанаас арилжаанд орох үгээр энэ гарч ирж байгаа хэсгийг чинь заавал эргэж энэ тест маягийн зүйл орж ирж байна. Тэр бол нэлээд одоо хамгийн сүүлийн хямдрал байх боломжтой үе. Нөгөө нэг таны түрүүний хэлдгээр 9 сард нөгөө би ороод энийг урт хугацаанд харуул зүгээр шүү гэжсэн хэсэг чи юу нэг л юм л да тийм. Баярлалаа. Энэ дээр бол бид нар нэлээд риски одоо зүйл дээр юу хандсан гэсэн үг. Тренд чи өөрөө том тренд гэдэг чинь өөрөө нэлээд доошо сонирхолтой байгаа. Үргэлжлээд явж байгаа энэ доошо даун тренд явж байгаа. Тэнгүүд яг би зүгээр юун дээр юу хандчихсан гэхээр энэ бидний татсан байгаа энэ одоо сэрээ байна да тий. Энэ сэрэний доод зэгүүт чи аягүй сайн бариадсан байхгүй юу? Энэ мэдээ гарч ингэж доошо орж ирэхээс өмнө. Тэгэхээр энэ бол нэлээд гайгүй хямдралын цэгүүд болж орж ирж ин да гэж ойлгоодсон. Тэгээд ер нь бол одоо энэ баг өчтөр 975 мав руу буусан баг шүү баг. Тэгээд 975 руу буусан. Тэгээд энэ бол ихэд хямдхамд орж ирж ийн л гэж үзээ байгаа. Тэгээд би нэг 30 орчим хуваараа бол нэг Robinhood дээр авсан. Тэгээд дараагийнхаа ер нь хөрөнгө оруулалтыг ингэсгээд нэмээд явах сонирхолтой байгаа да. За тэгээд үнэхээр Монголтойгоо тохиролцож чадахгүй асуудал үүслэх юм бол байдал болж байгаа юм. Гэтэ Монгол бол сонирхол бол байхгүй шүү дээ зүгээр. Арай тийм байгаа. Шаардлагатай болно л да. Нэгэнд эхэлсэн. Тийм. Манайх гол нь энэгүй болвол амьдрч чадахгүй гэдгийг бол өөртөө бол мэдэн штэ зүгээр л жоохон топ гэдэг бас биш. Хамгийн юм чи энэчнээс юутай байгаа гэдгийг бид нар ойлгож байгаа, мэдж байгаа. Тэгэхээр энэ бол цаашаа явах нь бол би бол явна гэдэг дээр нэлээд өндөр хувийн юутай байгаа. Тэгээд яг аль цэгээсвэ гэдэг чинь өөрөө жоохон юу болоод байна л да. Жоохон эвгүй үед мэдээ муу гарцсан л да энэ дээр яасч байхгүй. Тэгээд ингэж доошоо зурж орж ирээд буцаж татаад нэг юм урт зураас нь болоод үлдчихдэг шүү дээ тий. Тим вик болоостой л гэж бүгдээ үсч чинь ер нь тиймэрхүү л байдлаар харж байгаа гэсэн үг. Энэ бол яг дэндүүл том унаа болж орж ирсэн дээ. Тийм манай нэг сурагч баг 3 дээр авцсан гэдэг яриа явжсэн шүү. Тэр нөгөө юунд ярьж ирсэн мэт л нөгөө 20 оны үе 6 хэдэн сарын үед байсан. Энэ ковидын онцлог. Ковидын онцлог. Тэр үед нөгөө хин ярьж ирсэн гэсэн. Мөнхөртөн баха. Мөнхөртөн ярьсан гэж санагдаад байна. Тэгэхээр тэр хүн бол бас яг л айгүй ирээдүйг юугаар харж ирсэн байгаа байхгүй айгүй ирүүлэр одоо гэх юм уу те энэ бол бүр дэндүү Монголда энэс цаашаа унах одоо газар байхгүй гэдгийг ерөнхийдөө хэлж хүмүүс зөвлөж ирсэн юм шиг үлээ. Тэгэхээр хэдүүлээ тэр нөгөө гаднаас бас мэдээлэл авч сонсно гэдэг чинь бас энэ давуу талууд байгаа л та бид нар зөвхөн нэг юм харахгүй те. TRQ дээр бол нэг ийм саналтай л байгаа. Тэгээд би өөрөө бас яг TRQ баба хоёр дээр л нэг санаатай хിവэрэ байгаад энэ хоёр яг гоо миний яг тэр харж исэн зэгүүдээс бол нэлээд олцоод баба мөн адилхан яг техникэл талаас адилхан үйл зурагтай. Хэрвээ энэ 130 гэдэг орчмыг доошогоо алдах юм бол довын онол гэдэг зүйл чинь өөрөө өвдөгдөд арилжаачдын одоо сонирхол жоохон нэлээд сулрна гэсэн үг. Тэгэхээр тийм зүйл бол бас болно гэдэг бас жоохон
гэл багтай байгаа. Тэр энэ дээр бас энэ дээшээгээ гарч ирсэн одоо юу гэдэг энэ викер хараад байна. За дэй болгочих. Ийшээ хай хийж орж ирсэн зүйл чи өөрөө энэ хаяг ингэж эвдэлж орж ирсэн гэдэг чи өөрөө өмнөх хаяг эвдэлж орж ирнэ гэдэг санаа чинь өөрөө юу юм гэхээр олон арилжаачид энийг чинь хараад сууж байгаа арилжаанд одоо энэс дээшээгээ сонирхолтой байсан. Өмнөхөөс дээшээгээ үн тогтоож ийн гэдэг чинь цаашдаа юу энэ тренд нь гол нь эргэх одоо сигналыг л өгч ийн гэсэн үг л дээ энэ дээр. За мэдээж энэ хай болоод ороод ирж байгаа үед бол ерөөсөө бай авч болохгүй гэдгийг бид нэр ойлгоо шүү дээ. Энэ болон тренд чи явж байгаа. Энэ тренд чи өөрөө энээсээ доошоо ороод ирэх боломж байгаа учраас бид нар ямар үед юуг авах уу гэхээр сигналыг авах уу гэхээр ингээд доош жорж ирээд хөдөлгөөн буцаж байгаа үед бол энэ өөрөө энийг идэхгүй байгаа юм байна. Ийшээ хай хийсэн юм байна буюу доогийнхоо онлоор ерөөсөө онл сорол ингээд тренд чи эргэж боломжтой гэдгийг зарлж ийн гэсэн. Тэгэхээр нэг юм хүмүүс бас яриад байдаг ч юм юу дали W үсэг үүсгэхээр ингээд дээшээ явах сонирхол илүү байдаг энэ гэдэг чинь яг юм цаад утгач нь болохоор яг ийм байгаа байхгүй юу? Тэгэхээр баба дээр бол яг авахцыг бол биш. Гэхдээ ингээд дагаад хүлээгээд явж байгаарэ гэдэг сигнал юм бол өгсөн гэсэн. Ийшээ хай болгож өмнөх хайг эвдэлж. Тэгэхээр техникэд бол нэг энтараа илүү биднэрт нөгөө нэг мэдээллийг өгч идэг. Тэгэхээр техникийг бол бүр том цаг дээр ялангуяа зайлшгүй харах шаардлага. Яг нөгөө мэдээгээр дэше доошоо дээр гоё ордог арилжаач байна л да. Скалпууд хийж болж ийлээ. Тэгэхээр энэ үннээс бол дээшээ гарцсан нь сигнал нэгийг өгöd байгаа л гэж ойлгож байна. Тэгээд нэг жоохон аюултай юм юу юм гэхээр юм 130 орчим дээр айгүй том demand zone байгаад байгаа. Энэ орчим. Тэгэхээр энэ чинь бүр яг гаттж гарч ирж исэн юм нь бол нэг жоохон нэлээд гол бус шүү гэдгээл өөрөө хэлээд байгаа гэсэн. Тэгэхээр энэ чинь хоёр ирж тогтсон бол магадгүй зүгээр маркет нөгөө хийх ёстойгоо хийн гэдэг баггүй. Ер нь бол үзүүлэх ёстойгоо заавал үзүүлнэ одоо ингэсэн юм биш үстэй. Тэгэхээр арайч бас ингэхгүй байх та гэдэг зүйл ерөөсөй байж болохгүй. Тэгэхээр бид нар хоёр талдаа юмыг хүлээж авах хэрэгтэй. Энээс доошоо лоб болж орж ирээд энэ рүү тооцож явахыг бол үүсэхгүй. Би тухайн үед бас нэг иймэрхүү доошоо л харж исэн санагдаад байна. Баба дээр энэ орчим руу. Тэгэхээр энэ хөдөлгөөн ингээд дээшлээд энээсээ доошоогоо лоб хийхгүйгээр иймэрхүү байдлаар засаад ингээ явчих юм бол бид нэр за бабагийн зургийг эргэлээ гэж харж болох нь байна те том цагаар чинь энэ том мэдээж сайн өгнөлтөө техникэр том цаг дээр бол сайн өгдөг ингэж орж ирээ зогсохгүй байх юм бол хэрвээ энийг сэтэд орж ирэх юм бол бид нэр 130 гэдэг цэгээ үргэлжлүүлээд хүлээсэн л дээр за энэ 129-41 юм байна шүү за энэ хоёр дээр л ийм санаатай байгаа да тэгээд ер нь бол хямдарч орж ирж байгаа үед нь бол бид нар алгаад шалгаллаар нь сууж их хэрэгтэй дээ. Тэгээд юмнуудаа сайхан хуваагаад хөрөнгө оруулалт болгоод хийгээд их юм бол магадгүй зүгээр доошлоод орж ирэхгүй гэж болно шүү дээ. Бид нар заавал шунаал өмнөхөөсөө хэмтэх авах гэдэг шаардлага байхгүй. Өөрөөр тренд чинь ирэх юм бол тренд гэдэг ойлголтыг бид нар ерөөсөө хамаг юмны одоо юу л гэж үзэх хэрэгтэй. Трендийг л ер нь бол даан тий арилжаа бол том ялангуяа ийм хөрөнгө оруулалтууд бол урт хугацааны хөрөнгө оруулалтууд бол трендээ хараад трендийн хамгийн доошоо орж ирж байгаа буюу явж байгаа цэгийнхаа эсрэг хамгийн хол хөдөлсөн цэгээс бид нар худалдаа авалтуудыг ер нь бол нэмжих хэрэгтэй гэдэг тийм санаа байна да. Бэлтүүг нэг хараад өгөөч. Аль дээр авсан хэдэн шеэр байгаа тэгээд дээшээ доошлоод оноод өсөд яагаад хараад өгөөч. За тийм амар хэмдраад байгаа маа ялж явахгүй. За бидний харж байгаагаар бол том M үсэг буюу яг энэ трендийн reversal pattern яг байхгүй юу гэдэг дээр бас жоохон эргэлзээтэй байгаад байгаа. Нэг ийм хэдийн харагдаж байна л да. Одоо харангууд нэг юм зоонууд байсан яг өмнөх одоо юуны уналтын том одоо юунууд гэсэн. Одоо түрүүний миний яриад байсан supply demand зоонууд гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дээр бол ийшээ хай хийж гарч ирэхдээ эннийхээс унсан энэ дээр нэг ийм мэдээлэлтэй байгаа гэдэг чинь иймэрхүү байдлаар энэ доор бол айгүй сайн ажиллаж ирсэн л да. Айгүй мундаг дэшегаа ингээд хөдөлгөөн сайтай болоод орж ирсэн. Тэнгүүд энэ өөрөө зураг болохоор за нэгдүгээрт эм үсэг үүсгэсэн хоёрдугаар бид нар эм үсгэн дээр нэг ийм шинжилгээ хийдгийг олно. Энэ юу neckline гэдэг зүйлийнхаа уртаар
цаашдаа нөгөө унах боломжтой гэдэг нэг тийм одоо онол юм уу те. Тэр ер нь бол ийм болчих яг тэр онлоор бол тэр чинь бүр амар доош орж ирэх шаардлагатай болж байгаа юм л да. Миний харж байгаа өнцгөр бол энэ бол биш заяа. Би зүгээр нэг юм том цагийн эм үсэг үүсгэсэн болохоор арилжаачид ингэж харж их боломжтой гэдэг байдлаар энэ neckline-ыг зурж үзүүлж байгаа. За миний харж байгаа өнцөг бол энэ 987 гэдэг ч айгу чухал цэг явж байгаа энд. Хүмүүсийн одоо хэд дээр гинэ? 987. 987 за. Тийм энэ дээр өөрөө ямар реакшнууд үзүүлсэн гэхээр авсан бол Since I don't have a payment, I can't pay. You can send me. за нэг иймэрхүү Мик хараа. За надад одоо жоохон ер нь бол BTU дээр хүлээлт хэрэгтэй байгаа байхгүй надад энэ installation candle нэлээд мэдээлэл өгсөн боломжтой санагдаж байгаа. Тэгэхээр энэ өндөр өсөлтийн өмнөх installation candleтэй тэгэнгүүт энэ candle-ийн одоо юу ч baseline гэдэг энэ голоор нь зураас байгаа. Энийний яг ингээд жоохон доошоо л ороод байна л да. Тэгэхээр дахиад энэ 9 рүү явах боломж бас байчих юм болов уу гэж бодоод байна. Би энэ price action гэдэг зүйлийг энэ дээр хараад байгаа гэсэн үг л дээ. Өөрийнхөө татцсан юм дээр энэ гол нь ингээд дээдлэлтэй байгаад байсан бол энэ одоо чинь энэ гурлаа яг энэ зураасныхаа доор орчод байгааз энэ гурлаа энэ дээдлэлтэй байсан бол за энэ дээр ирээд сайн тогтож ийн гэж би тохиолж харж болох байсан. Тэгэхэд ингээд доотлолтой гарчаад яваад байна. Тэгээд яг энэ зоноо бол алдааг байгаа. Энэс доошоо алдах юм бол тэгээд шууд яг энэ руугаа л явах шаардлагатай болно л доо. Тэр бол яг жоохон түр бариад байна. Гэхдээ барихтаа нэг тийм юутай бол барихгүй байна гэж үзэж байна. Одоо тий айгу дахин бариад шууд дээшээ явах сигналтай бол барихгүй байна. Жоохон доошоо дуул бариад байна да. Тэгээд энийг алдах юм бол баг хүмүүсийн хараад байгаа энэ хардаг neckline-ийн энэ neckline-аас доошоо явах сонирхолтой болчих юм болов уу гэдэг жоохон хилзээтэй байгаад байна. Тэгээд юу одоо яг хөө зүгээр яг хэрэглээ талаас бол угаасаа хэрэглэхгүй болох болоогүй те ингээл одоо ногоон энержи гэдэг ингээл яригадаад байгаа боловч эдгээр зүйлс чинь ерөөсөө хэрэглэнээс гарах болоогүй гэдэг дээр үрдээ айгуу санал нэгтэй байдаг. Хүндрэлтэй арайч бас шууд тэр асуудлуудаа шийдчих болоогүй байна л да. Яг тэгэхээр би өөрөө энд бас яг нэг салхин цалхай станцын юм дээр ажиллаж байгаа учраас надад ингээ харагдаж байгаа мэдрэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр улс орнууд одоо чинь манад Монголд болохоор ингээд зөвхөн салхины станц 2 станцыг гүйцэтгэхийг одоо гүйцэтгэлийн ажлыг зөвшөөрж байгаа. Тэнгүүт нар усын трийг ингээд хойшлуулад байгаа байхгүй. Ягаад ингээд хойшлоод байна гэсэн чинь асуудлууд нь болохоор ерөөсөө энэ юутай улс төрийн л асуудал. Тэр урдаас бас нэлээд том шалтгаалууд байгаад байна гэж би ойлгосон. Монгол ийм юунууд бариулахгүй байх. Бол нь өөрсдөө ингээд бариад явчааг байгаа байхгүй. Тэнгүүд ингээд хятадын ард байгаа манай улс чинь өөрөө энэ юугаараа ингээд цойж гарч ирж ерөөсөө болохгүй байна л да. Өөрсдөө ингэ болоог байхад. Тэгэхээр нүүрс хэрэглээ бол нэг хэдэн жилдээ бол бодлого байдгаар бол байх бах. Тэгэл тэрнээс цаашаа бидрийг нэлээд жоохон нас ирсний дараагаар юм тэр чигтээ үндсэндээ шилжих болоо да. Яг ингээд хүндрэлтэн машинаас эхэлжил байна л да. Нэлээд амар хурдтай сайн байгаа. Гэтэ эдгээр компаниуд бол ингээд доошоо ороод бүр ингээд нүүрс хэрэглэхгүй болоод улам удаад ингээд явах юм арай болоогүй гэж үзсэн. Тийм хугацаа бол ялчгүй тэрийг хийхин тулд энэ хүндрэлтэн ч өөрсдөө бас тэрнийхээ суурийг тавих хэрэгтэй шүү дээ тий. Тэгээд суурь нь бол тавигдаж дуустлаа бол энэ юу бол бас болоогүй гэж бодож байна. Тэгэхээр магадгүй зүгээр энэ бол хямдарч байгаа юм. Гэхдээ энэ бай хийх цэг юусоо биш. Бид нар нөгөө бай хийх цэгийг ямархуу байдлаар авч үзэхүүхээр бидний харж байгаа энэ зүйл дээр ингээд ороод ирж байгаа үед болоод бид нар риск энтри гэдэг л зүйл барьж бай хийн. Риск энтри гэдэг нь одоо жишээ нь энэс доошоо явах боломжгүй өмнө нь энэ дээр тогтож исэн ч гэдэг юм уу нэ тиймэрхүү шинжилгээгээ хийгээд зайлшгүй стоп лосстой. Бүр зайлшгүй. Take profit-ыг бол дээш нь доош нь болгоод тухайн үеийнхээ реакшнаар нь өмнөх нь price action-аар нь ерөнхийдөө хараад нэмээд яваад иж болно. Хэрвээ та ашигтай явж байгаа юм бол хүсвэл энийгээ lock хийгээд break even хийгээд дэвшүүлээд locklоод явах боломжтой те ашгаа төгжээд явах боломжтой. Тиймэрхүү байдлаар л ер нь шинжилгээгээ хийж дагж явуул зүгээр. Та үнэхээр урт хугацаанд энэ дээр юу орох ч байгаа болов сонирхолтой байгаа болов
яг ийм өөрийнхөө харсан цэгүүд дээр орж ирэхэд нь 30% гэдэг юм уу магадгүй 25-аар 4% агаад энтринүүдэ бариад явах юм бол айгүй зүгээр. За опшн тал дээр бол өстой ийгүү. Би бол өстой опшн дээр юу ч хэлж мэдхгүй байна. Энэ дээр бас нэлээд том одоо энэ demand zone буюу одоо биднийхаар бол support zone дээр ирэхээр support line дээр ирэхээр опшныг бол яг зүгээр лото маягаар те талбаж авч болно. Гэхдээ урт хугацаанд нь ингээл татаад ингэчээр нэлээд том тэтантай зүйлээд ингээд алдагдлалд ороод идэг. Тэгэхээр опшныг бол урт хугацааны дээр нь бол яг ингээд авах зөв богоо гэж болстой гэж үүдэг. Зүгээр аваад хадгалдаг юм дээр бол эднэр бол юм гол зэгүүд дээр ихээр риск энтринүүдээ сайн бариад юугаа менеж хийгээд алдагдлаа менеж хийгээд стоп лоссоо дээшлүүлээд 0 болгоод тийм гол нь энэ мөнгөний менежмент гэдэг зүйлийг бариад энэ арилжаандаа хөвшүүлээд сурчих юм бол айгүй бидний нөгөө нэг давуу тал болох шүү дээ тийм маркеттай харилцаа. Тэгэхээр тэр зүйлсүүдээ л айгүй сайн хийгээд том лосс ерөөсөө хүртэж болохгүй. Стоп лоссоо зөвхүүлээд гарч ирэх бид нар арилжаанд. Тиймэрхүү саналтай байна. Тэгээ манайха би нэг юм цаас хичээлтэй байдаг байхгүй юу. Тэгээд жогагчлаас хийсэн тэгээд амжин болно гэдэг тийм. Тэгээд хэдүүлээ дуусгал. Үний одоо маш их баярлалаа. Цаг чинь яг мэдээлэлсэн. Яа гэм битээгээд. За баярлалаа ингээд та цаг заваа бас зориулаад орж ирээд бүнд ингээд сонссон. Тэгээд би яг зөвөр нөө яг юу талаас нь их амар зураг талаасаа зураг тайлбарлаад зургийн арга тайлбарлаад ингэж ярихаас илүү зүгээр чөлөөт ярилцлага хийгээд яа гэгээд бодсон болохоор илүү бас нэлээд бас гой мэдээлэлүүд олж авлаа шүү дээ шижрэг юм хэлсэн. Тэгэхээр биднээс бас нэг санаа гарлаа дахиад би бас шижрээрөө дахиад хүсэлт явуулъя энэ эдгээр зүйлсийг биднэрт тайлбарлаж өгөөч биднэрт заавал тайлбар хэрэгтэй байгаа гэдгээс хүсэлт тавья. Тэгээд ямар ч нэг юм хоёр зүйлтэй бол гарлаа. Тэгээ нэг юм TDM trader ингээ бөөнөр нийлээд ямар ч сан хандын нөгөөх нь бас мэдээлэл аваа гэдэг. Тэр нь үр дүнтэй боллоо гэж үзэж байна. Тийм маш их баярлалаа. Ер нь манай энэ зүгээр гол энэ заавч хүнийг цөөхөн хүндээ баригдахгүйгээр манай Монголын бүхэл одоо энэ хөрөнгө оруулалт арилжаа сонирхдаг залуучууд мэддэг туршлагатай хүмүүс ингээд бүгдээр ингээд очирд олон хүнээс ингээд туршлагаа судлаад ярилцаад явахар чинь үр дүн илүү байна. Тэгээд бас энэ хугацаанд бас нэлээд олон хүмүүс орж уулзж ярилцлаа. Зөндөө юм сурч бас арчин шаашиж бидэрт бас түл шийдвэрлэх хамтрч бас ашиг юмуд гарч ирж байна гэж би бодож байна. Миний багчтай маш их баярлалаа тэгэл бодоо байгаа. Манай энэ премиум өрөөд орохоор 15-наас нэгдэх гээд байгаа. Яг энэ гол нь та нар орж байгаа цаг цагаа гаргаж байгаа хүмүүсийн урамшуулна. Энэ орж байгаа хүмүүсийнхээ төвхийг бас нэмэгдүүлж хариуцлагатай байлгая гэдэг үднэс тийм премиум өрөө нээж байгаа. За. Тэгээ миний зүгээс бол би чадхаараа туслаад явна. Та хэд бас би ч нөгөө нэг Discord бас нэг жоохон юм хумсуулах жоохон дуртай. Тэгээ хөгжүүлэх талаасаа ч гэсэн та юм байвал бас тулгаарай. Нөгөө тийм нэмэлтээд юу ямар зохион байгуулалт тиймэр юу хөгжүүлж хэрэгтэй зүйлүүдийг нэвтрүүлэх хэрэгтэй байна гэдэг дээр олон хүмүүс аягүй гарч тээ мундаг дэл сайн өгдөг. Бид нар зөвхөн код бичээл одоо юмнуудын одоо ерөнхий төрхийг харж чаддаг болцсон байна. Тэгэнгүүт энэ чинь улам л амар мундаг болоод байна л да. Мөнгөний хөдөлгөөн ийшээ яваад байна, тийшээ яваад байна гэдгийг бид нарт бараг л бэ баг бол хэлдэг л болох гээд ах шиг байна шүү. Ер нь юм нэлээд гоё болоод байна. Тийм байна. Баярлалаа. Өнөөдөр яриаг сонирхолтой байлаа. Баярлалаа. За баярлалаа. Амралтынхаа өдрийг сайхан өнгөрүүлцгээгээрэй. Баярлалаа. Баярлалаа. Тэр баярлалаа. Тийм амжилттай баяртай. За манайхан юу зүйл эндээс байгаагүй юм биш. Би гэгэн сая тексттэй харсан чинь бичээгүй. За ерөнхийдөө
маш сонирхолтой ярилцлага боллоо. Дараагийн 7 хоног бол багштай уулзах. Дараагийн 4-р өдөр болж хойшигдсан байгаа. Тэгээд яах вэ? Тэгэхээр нөгөө опшн тэгээд Монголоос юу яаж байгаа хүмүүс ямар платформ дөө яг тэр үед сонссон юм бэ? Харин би тэр одоо интерактив багтаа TD American Trade-ийг хэрэглэдэг байсан ч одоо тэр нь хаагдчихж байгаа юм биш үү? Манай Монголоос орж байгаа интерактив бас болчих юм уу? Интерактив болдог болов гэж би бодоод чи болд юм уу манайх мэдж байгаа хүмүүс юм уу? Интерактив болдог юм шиг үү? TD American Trade орохоо байж байгаа юм тий. Тийм гинэ. Тэр ч одоо интерактив яг комисшн фи өндөртөө манайхан ч одоо айгүй комисшн өндөртөө тэнцвэртэй тийм учраас TD American Trade гэж одоо баг хамгийн сайн брокер платформ байсан тэгээд тийм хаагдчихлаа гэдэг ч одоо бас харамсалтай юм болж байна. Тэгээд сая энэ дээр TD American Trade-ийг бусад community бусад хүмүүст хүлээгээд Монголд орсон гэдэг нээлт талаар тууштай зохион байгуулалтанд ороод хөөцөлдөө гэдэг дээр бас гой санаанууд гарч ирлээ. Гой санаа гарлаа тий. Энэ босод хүмүүсийн Tesla Traders-ийн эрхмээс манайх ч одоо крипто пуужийн эрхмээс ч бас тэдний Pro Traders 2 Pro Trader орсон шүү дээ. Од амар 2 крипто пуужингаас ихэнх үйлрэл орсон. Тэгээд энэ Tesla-гийнх Neo багш бишээ чинь орж ирлээ. Орж исэн одоо болдогч ингээд энэ бусад community-ууд манайх хүмүүс нь орж ирээд уулзаж яриад бидрийг бас ингээд бие биенээ мэдээд бас ярьж байгаа юм чинь энэ дээр нэг шийдэл болж бас төшт арга хэмжээ авах талаас нь үзье гэж би бодлоо. Тэднэртэй ч би саналыг тавиад тэгээд санаа оноо нэгтгэе. За манай шижрээ админы шижрээ маань Charles Schwab одоо санхүүгийн шинжиж шийдэг. Одоо яг нь богинохон хугацаанд хэдэн минут яг бас фундаментал тал болон маркетинг талаар бас асууж тодруулж ирсэн хэлцээ гэж бодлоо. Шижрээ маань завтай байна. Энэ плангийн маркет одоо ямар шүүхэн болоод өнгөрөө одоо харж байгаа ямар шүүхсээ байг. Багш бол айгүй тодорхой айгүй гоё тайлбарлаад хэлээд өгч шиг боллоо. Тэгээд одоо unemployment report болдог байхгүй юу? Хоёр төрлөө олно. Нэг нь болохоор одоо non-farm, нөгөөх нь болохоор энгийн unemployment report болдог. Тэрний нэг нь өнөөдөр өчигдөр зарлагдсан байгаа. Яг нь expect хийжсэнээс болохоор тодорхой хэмжээнд өссөн байсан. Тэгээд non-farm нь болохоор одоо энгийн ажилчид буюу бидний мэддгээр тий юу ахгүй юу? Одоо government agency-д ажилладаг ч юм уу эсвэл нөгөө нэг одоо үйлчлэгийн салбарт ажилладаг хүмүүсийн unemployment report энэ нь одоо real unemployment report гэж зарим хүмүүс аяг ярьдаг. Яа тэгэхээр угаасаа сервисийн чиглэлийн ажиллаж байгаа хамгийн их нэг ковидд пандемик нөлөөлсөн ажил болохоор гэхдээ энийг болохоор бас тодорхой хэмжээнд өснө гэсэн expect хийчихсэн байгаа. Тэгээд тэрэн дээрээс хараад юу яах вэ гэж бодож байна. Жохон market reaction өгөх байх байгаа шүү дээ. Одоо ч бүр амар харсан юм байхгүй л байна. Яа тэгэхээр би өнөө өглөө харин хортой гарцаахгүй юу. Өглөө босоод харсан чи өчтөрийн авсан байсан юмуд маань нэлээд үсээсэн болохоор жоохон окей fine өнөөдөртөө бол ингээд great байхгүй гэж тань гарцаа. Болохоор өнөөдөр нэг амар юм хараагүй байна. Тэгээ ер нь бол би өөрөө long term янз янз юм хардаг. Жишээлбэл өнөөдөр сава нэлээ өслөж би өөрөө long term дээр барьдаг байхгүй. Хвшлэнгээр яг нөгөө ойрт бол маркет бол уусаа айгу перформанс сайтай юм. Гэхдээ би өөрөө маркет перформанс сайтай хахаар бас өөрөө жоохон айчт юм. Яа тэгэхээр чи юу юм бэ гэхээр нөгөө нэг яагаад хайж гэхээр янз бүрийн reason байхгүй байгаа байхгүй маркетинг тийм перформанс сайн байх. Тэгээд тийм байхад өсөд ахаар ерөнхийдөө бол ялгамжтай шүү дээ. Нөгөө нэг market crash төхөж байна гэсэн үг. Тэрнээс жоохон болгоомжлж байгаа. Гэтэ угаасаа яг энэ он дуус хүртэл яг үндэ бол ямар нэгэн байдлаар маркетаас гарахгүй байх
янз бүрийн мэдээ байсан ч гэсэн ерөөхдөө тодорхой хэмжээнд stock market нэлээд bullish байна гэсэн амжилттай байгаа. First quarter report бодлоо. Tesla угаасаа юу асан штэ мэдээнээрээс айгуух өсөж байгаа хүлээл байсан л да батарей одоо long lifetime батарей үлдээхээр болоод дээрэс нь нөгөө нэг тэрний компанид гэрээ байгуулчихсан дээрэс нөгөө мэдээнээрээс нэлээд өсөж байгаа. Option дээр бол нэлээд юутайгаа volatility байгаа болохоор яг day trader ч юм уу магадгүй scalper орж болох юм. Тэгээ long term болохоор миний нэг баримтлал үзчих юм бол би эзэж тийм нэг өссөн хугацаанд араас нь chase хийдгүү угаасаа at some point хувьцаа ундаг амар өнөөд all time high байгаа шүү дээ Tesla яг үнэндээ болохоор тийм байгаа тохиолдолд яг зүгээр ингийн position-оор орё гэвэл бол угаасаа буцаад доошо буудаг хгүй ямар ч stock all time high дээрээ байгаад maybe сарын дараа ч юм уу 2 сарын дараа 3 сарын дараа эргээд буун. Тийм болохоор Tesla long term авах бол аваад яг хадгалсан хад зүгээр гэхдээ яг одоогийн price all time high одоо юуко гэсэн одоо 3 цаг гэсэн. Яг жоохон хүлээж аваад буусныхан дараа нэг ороод long term. За гэхдээ яг нэг хэрвээ өөрөө тийм бүр 2-3 жилээр 4-5 жилээр 10 жилээр хадгалчих юм бол одоо авч байгаа price бол тийм нөгөө нэг юу биш хгүй юу? Бүр амар тийм үнэтэй price бол биш байгаа. 10 жил дотор хэмжээнд Tesla бол хөгжин Tesla бол нөгөө нэг хөгжих займ зах зээлтэнд байгаа болохоор угаасаа дагаад хувьцаа нь бол өснө. Гэхдээ зүгээр яг магадгүй swing-ээр барьж байгаа ч юм уу тийм тохиолдолд бол тийм амар гоё үн бол биш гэсэн үг байхгүй юу? Tesla-д ягаад хөгжих цаг зав одоо зай байгаа даа гэхээр саяхан бас нөө World United Nations дээр ярьлаа climate change-ийн тухай Италид болсон ярилцлага дээр болохоор дийлэнх улсуудын байр суурь болохоор угаасаа electric machine одоо emission багасгана. Гэхдээ тодорхой хэмжээнд болохоор нефтийг үйлдвэрлэмээр байна. Яа тэгэхээр transition дээр бид нар одоо энэ нэг transition curve дээр байгаа байхгүй юу? Яг electric machine-аас машин руугаа орох гээд гэхдээ бид нар одоо газ машин стил байгаа. Хүн өнөөдөр ингээд дэлхийн дулаалт болж байгаа учраас бүгдээрээ болиё гээд өнөөдөр газ машинтай явангуудаа маргааш электрик машин авах боломжгүй айл зөндөө байгаагаас гадна одоо жишээлбэл сургуулийн автобус тэгээд дээрэс нь янз бүрийн одоо тракууд гэх мэтлэн ингээд нэг салбар нь өөр яригдаад байгаа л авчиг нөхцөл бүрдээгүй байгаа байхгүй юу? Тийм болохоор тодорхой хэмжээнд Tesla-д хөгжих цаг зав байгаа. Tesla-с гадна одоо электрик машинуудад хөгжих цаг зай бол байгаа. Учираас Tesla бол ирээдүйд хөгжих байх. Үнэнчнээр ерөнхийдөө нэлийн өснө гэсэн predictionтэй байгаа. Зэлийн хувьд болохоор энэ оныг дуусгах хүртэл их компаниуд нэлийн performance-тэй байх бах гэж харж байна. Ялангуяа одоо жишээлбэл юу holidays ирж байгаа Airbnb байна. Дээрс нь Square сайхан бас нэг launch хийсэн Smart Smile гэдэг одоо юу штэ одоо нэг bracelet хийдэг штэ Invisalign хийдэг компани байгаа. Гэх мэтлэнгээр эмхүү компаниуд он гарах хүртэл ерөнхийдөө бас нэлээд performance-тэй байх магадлалтай. Миний ярьж байгаа бол хөвчлэн зүгээр swing юм уу яг нэг position-аар авбал айгүй зүгээр шүү. Яг optional би өөрөө айгүй тийм skull хийх сорилттой дээ. Яа тэгэхээр option өөрөө long term-ээр swing-ээр идэр байхад бол өөрөө хамгийн эрсдэлтэй учраас би ч өөрөө их бариад идэх юм дөө. Option руу орё бол зүгээр яг хуу тренд дагаад Tesla руу option-аар орж болж гин euro орж болж гин те. Өнөөдөр Affirm гэсэн сайн байлаа. Гэх мэтлэнгээр яг цагаа хараад day trade-ээр option руу тийм risk take хийж чадна гэх юм. Тиймэрхүү нэлээд волатил өндөртэй юмуд бол бас болно л доо. Дагаад орж. Тийм байна да. Spy руу хүн ордог хүмүүс ороод сурчвал бусад юу л ороход гайг болчдөг гэдэг. Spy руу л орж гардаг хүн чи их сайн арилжаач юм болох гэдэг юм биш үү? Тэгж би сонслоо одоо. Тэр талаар энэ Spy дээр энэ арилжаан чи чирэг хараад байх орж гарч байгаа юм шиг харагддаг. Spy дээр одоо нэг хэдийг ажил чи өөрөө яг нөт чинь тэгэл хараад нэг technical analysis хийх сууждаг болохоор ч
сурчдаг байхгүй юу? Одоо хүн болгонд өөр өөрийн арга барил гэж яддаг штэ. Тэр шиг миний бол өөрөө айгүйх нөгөө нэг спайдер руу юу орчдөг. Ороод идэм байлээ. Тэрийг айгүй анзаарсан. Тэгээ спай ч өөрөө бас айгүй волатил сайтай. Би өөрөө тийм волатил сайтай юм руу бас одоо day trade гэдэг хийх айгүй дуртай тий. Волатил сайтай хахаар үндэж ташаа яваад тэгэл богино хугацаанд газ ороод гарахад бол зүгээр. Гэтэ нөгөө тийм биш хүмүүст бол хамгийн эрсдэлтэй. Тэгж чадахгүй нөгөө байгаа хүмүүст хамгийн эрсдэлтэй байж. Тийм шүү. Нэг нь гоё угсаа ч одоо бас таймингтай байгаа шүү дээ. Тэгээд option чинь бас ганцхан одоо энэ хувьцаа өснө гэж predict хийхээс гадна энэ өдөр энэ цагт одоо ингээд өснө гэсэн тийм нэг бас цагийн predict хийх хэрэгтэй болохоор ерөнхийдөө жоох хэцүүлтэй. Тий option орж байгаа анх орж байгаа хүмүүс бас нэг анх орж байгаа хүмүүс ч гэж дээ. Ерөнхийдөө бол нэг debit spreadsheet гэдэг байдаг шүү дээ тий. Тэдэд аваад тэдэд буцааж зарнаа тийм гурвч болно vertical call гэж тийм юм бол одоо эстлээ багсах гэх юм бол тийм тэгээд цаашаа гэдэг. тий тэгэл цаашаа арай эстэл багсах гэх юм бол нөгөө нэг холын call хэрэгтэй одоо day trade өгч байгаа 7 хоногийн дотор expire хийж байгаа хүмүүс энэ сар дотор expire хийж байвал эстэл өндөр гэсэн үг. Тэгэл нөгөө цаг нь хэр call байна эстэл нь арай бага байдаг одоо өгж байгаа call юм бүтчээ. Гэх мэтлэнгээр яг эстлээ багасгах боломжтой. Тэгээ хамгийн том эстэл багасгах нь гээд сайхан бас нөгөө нэг general өрөөн дээр асууж гадсан байсан шүү дээ. Нөгөө нэг ингэдүүлэх буюу 20 25 50-ийн рүүл гэж байдаг. Тэр нь яа гэвэл баг багаар худалдаж аваад баг багаар буцааж зарнаа гэх тийм байдаг. Тэр нь яаж байгаа юм гэхээр угаасаа бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Энэ одоо зах зээл чи өөрөө цэвэр одоо ингээд одоо mathematical equation явж байдаг. Бид нар баг багаар нэг одоо хувьцааг худалдаж аваад average болсон доогуур болонгод бидний нөгөө нэг одоо эрсдэл ер нь баг багаар багасч байдаг. Тэгээ эргүүлээд баг багаар одоо аваад байхаар бас нөгөө нэг бидний ашиг өсч идэг байхгүй юу? Жишээлбэл би нэг хувьцааг $1 гахад нь одоо за би нэг $100 худалдаад авчаа гэх юм бол $1 гахад нь би $25 худалдаж аваад тэгээд тэр хувьцаа магадгүй дошоо $1 буугаад 1 цент болчихлоо гэж бодоход би дахиад $25 худалдаж аваад тэгээд гоо ингээд тэр хувьцаа $1 цент болчиход би $1 авахд миний average одоо яг $1 байгаа байхгүй юу. Тэгэхээр би тэр нь яаж байгаа юм гэхээр basically өөрийнхөө эстлийг багасгаад average доошлуулад авч ийн гэсэн үг. Одоо break even болно гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээд take profit магадгүй 20% өсчөнгөт нь би хувьцааныхаа 50%-ийг зараад тэгээд жоохон үлдэгдэл 50%-ийг нь хараад тийм магадгүй 20%-аас илүү өсчих юм бол 25%-ийг зараад дахиад үлдэгдлийг нь болохоор үлдэгдэл 25%-ийг нь магадгүй 100% өсгөн зарах юм уу. Гэх мэтлэнгээр тэгэж нөгөө нэг эрсдлээ багасгах боломжтой. Эрсдлээ багасгахаас гадна нөгөө нэг profit ч гэсэндээ өсгөн ерөнхийдөө бол яг энэ өнгөний менежмент basically яг тийм нөгөө одоо баг бид нар тоо бодож байгаатай л яг адилхан байдаг юм уу яг удаан ингэж ороод ирэхээр ерөөдөө ойлгоод ирчт юм да. Тэр чинь ерөөсөө ерөөдөө цэвэр ингэж математик явж яадаг. Бид нар хизээч одоо өөрийнхөө портфолиог нэг одоо position болгодгүй шалтгаан чи одоо хэрвээ чи $1000 тайгаа тэрийг нэг хувьцаанд оруулчихад тэр $1000 ч эрсдэлд орж байгаа. Магадгүй тэрийг 10%-аагаа $100 хувачих юм бол бид нар өөрсдийнхөө эрсдэл одоо магадлалаа өсгөж яадаг байхгүй юу? Одоо жишгтэй profit-ийн магадлалыг өсгөж яадаг. Нэг хувьцаанд нэг position-д ороход бидний profit магадлал өөрөө 33% байдаг. Тэр нь яаж байгаа юм гэхээр нэг бол чи олно, нэг бол profit алдна, нэг бол яг ингээд in between байх гэдэг болохоор ингээд бидний орохдоо profit-ийг 33% магадлалтай profit хийх гээд ордог байхгүй юу? Хэрвээ тэрийг ингээд 10%-аар $100 орчих юм бол тэр нь өснө гэсэн үг байхгүй юу? Ерөөхдөө тэр 33% чинь магадгүй 60%, 70% гээд болоод явдаг байхгүй юу? Тэгээд бас risk management-д ерөөдөө яриад байх юм байна. Ямар ч ясаа их юм бэлээ. Сурчцаас юм байхгүй.
анх гол тэгээд зааж байгаараа одоо аккаунта яаж хийх хэлээ гэж хэлсэн шүү. Ер нь тэгээд нэг мэдсэн чинь тэгээд янз янзын юм ярьснаас очдөг болтой. Тийм анх эхлэх гэж байгаа хүмүүс ингээл эхлэхгээл байгаал хараал гахаал гэдэг байдаг юм шиг байгаа юм. Ерөөсөө хамгийн түрүүнд аккаунт л нээж. Тэгээд цаашаа тий paper trade гэж байна. Мэдээллүүд гадуур зөндөө тий янз бүрийн YouTube сувг одоо чинь баг өчнөө community-нууд байна шүү тий бүгдээрээ одоо нэг community төрөөс очиж тий Mon Traders гээд гих мэтлэнгээр эндээс мэдээлэл аваад мэдээлэл татаагаал хэлсэндээ тэгээд сая бас саний бэвшлээ шүү тий богино хугацаанд 3 сарын хугацаанд бол ерөнхийдөө анхан шатны л дүрс сууртай болно гэж яг үнэн баггүй юу. Үгүй за 3 сарын дотор аймаглаад тэгээд алдаг байсан бол тэнд чинь Warren Buffett 50 жилээр ингэж одоо ажиллахгүй шүү дээ. Тэр хүн тэгээд 3 сар ажиллаад millionaire ч юм уу billionaire болчих байсан. Тийм ерөөсөө real life дээр байхгүй байгаа болохоор бүгдээрээ багаар тэгэл сураал олон цаг хугацаа шаардлагын гэсэн сэтгэлийн бэлтгэлтэй байгаа. Гэхдээ зарим хүмүүс болохоор нөгөө нэг шөнийн дээр амжилт мөнгө олчих юм шиг сэтгэл төрөд идэг юм шиг байгаа. Угаас нь хүмүүсийн юуг хараад хахаар химо хүмүүс ч нөгөө амир олоод идчихтэй нөгөө олоод олсон би эдэн төрөг хийлээ гэд яриад идэг хүмүүс нөгөө олсноо л яриад идэг эксэм дээр эдгээр чинь тэр мөнгийг олохоос гадна тодорхой хэмжээний ноолоос хүлээж идэг байхгүй юу? Шууд 1 евро ороод тэр trade нь performance атаагаал нөгөө 200 хийгээд идэг юм биш үү? Цаанаа бол өчнөө тодорхой хэмжээний loss хийцэн байгаа. Тийм. Сайн шижрээ. Сайн уу Mon Traders-ийн бүсгүйчүүдээ. Сайн байна. Айгуу гоё юм ярьлаа шүү дээ. Тийм айгуу гоё. Үнэхээр мундаг шүү. Манай Ука чинь юу Tesla-гийн бас их би манай уулзалтанд ороод бас хэрэгтэй мэдээлэл хуваалцсан байгаа. Би харин нөгөө нэг түрүүн завгүй байж байгаа нэг сонсоол хэмжлээ. Нөгөө Нё багшийн яг нөгөө хэлдэг айгу үнэн шүү. Бөөнөрөө ингээ хийгээд дээж болно. Гэхдээ нөгөө нэг цаараа амар арга барилаа болоод за одоо тий ямар нэг community байхгүйгээр яг өөрөө явж чадах вэ? Хэн бэ гэдгээс нөгөө нэг ойлгох нь амар чухал юм байлаа. Би бас яг одоо тэгж үзэж байгаа байхгүй юу? Ямар нэгэн тий хүн амт нь одоо тий бөөнөрөө ярихлаар мэдээж ингээл айгүй олон хүний санаа орж ирээ. Тэрнээс нь мэдээж зарим нь зөв, зарим нь буруу. Гэхдээ ихэнхдээ ингээ оноод явах боломжтой. Хувьдаа юу чадах вэ? Хувьдаа өөрөө яг ингээд чадах уу арга барилаа олж гин үү? Нөгөө дансаа сайжруулж гин үү? Өөрөөсөө үнэнч вэ нү гэдэг юм олд юм уу гэж би бодоод ганцаараа ер нь хийж үзэж байна. Ер нь дайчгүй шүү. Ер нь боломж юм байна. Шидрээ айгу мундаг юм IWM дээр айгу сайн хийсэн байсан те. Нөгөө нэг айгу гоё workout хийсэн шүү дээ. Би бас наадхан дээр чи яг орсон. Би ч гэсэн шижрээ орсон гэхээр дагаад ороод бас өөр юм байна. Би яг нэг өнөө зарч би. Харин би бас яг нөгөө breakout-ын хүлээгээд би өглөө зарсан. Би өглөө бараг нэлээд олон позишнуудаа хаасан. Би нөгөө одоо яг vacation-тэй байгаа хгүй тэгээд нөгөө ажраад trade хийгээл тэгээд өдөр нь бас харж чадахгүй тэгээд өглөө бас нэлээд өсчээс болохоор окей. Заримдаа vacation ингээ. Харин одоо бараг заримдаа тийж бодогддөө шүү дээ. Full time-аар ингээд угаасаа юу яаж бич жоох хөвгтдээ ажгаар нь 2 дахь дөрөвтдээ уснаас ажилладаг байхгүй. Тэгэнгუთ бараг full time-аар амьдлаг түчээдээгээд ажилласаа гарч байгаа шээ. Тэгэхээр заримдаа төрнөө. Би бас хийжсэн. Тэр нэг бас нэг шийдэх биш юм байлээ. Тийм.